Яасан мэдсэн нэг Монголын сарвалд ашиглаж байгаа мэдээллийн систем ерөнхийдөө зорилготой ямар одоо үндэслэлтэй суурьтай ирээдүйн зорилгоос ямар чиглэлээр хийгдэж явж байгаа. Одоо ямар шууршилтанд явж байгаа. Цаашид юу хийх вэ гэсэн талаар бол ярих гэж байгаа. За тэгээ энэ дээр бол яг бидний бол эхлээд нэг яг голлоо энэ системийн маань үндсэн нөгөө зарчим дээр бол үзэл бол юу гэж цаанаа гэдэг энэ үндсийн талаар бол нэг чинь ярьчаад тэгээд цааш нь яа. Тэгээд бидний бол энэ систем маань бол яг сүүлийн үед мэдээллийн систем бол хэрэг зүйлж байгаа. Тэр одоо тэр систем чинь тий одоо өөр нэрээр ихэд одоо суултнаа явуулдаг гэдэг. Тэр сургалтын системүүд маань шаардлын нөгөө зорилго юм уу тэрийн ингээд цааламжгүй одоо аюух одоо ашиглагдаж байгаа л да. Ерөнхийдөө хоёрын нэг автоматжуулах гэж байгаа юм шиг ерөнхийдөө ирчихсэн юм шиг яваад байдаг. Бид нар бол ер нь бол энэ систем хийхээс өмнө бол бидний зорж исэн бодож исэн юм бол энэ либерал үзэл гэдэг нь бол яг тохирч байгаа учраас бид нар энийг бол цааш нь ингээд судлаад үздэг. Ерөөсөө энэ либерал боловсрол гэдэг юм бол одоо 21-р зууны босрол юм байна гэх юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хэрэгт босролын ЮНЕСКО-оос бол босролын асуудал бол либерал үзэл либерал босрол байх хэрэгтэй маа. Тэгэхээр либерал босрол гэдэг нь юу болж байгаа юм бэ? Явж ерөөсөө хуугны одоо тийм юм дэмж баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэхтэй өөрийгөө хөгжүүл нэг тэр үзлийг дэмжиж явдаг. Тэрнээс одоо цаанаас нь одоо энэ хайрцагсан байдлаар ч юм уу чиглүүлсэн байдлаар явах нь бол жоохон зөвшөөрдөг. Тиймэрхүү гэсэн санаа. Тэгээ энэ дээр бол одоо чинь либерал термийн гол санаа нь явж байгаа. За дээрээс нь бол тэгш одоо боломжийн асуудал гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ тэгш боломж гэдэг маань өөрөө бол ингээд цаашаа ярих юм бол бидний мэдээллийн технологийн тусламжтай хамгийн сайн байж чаддаг юм бол. Тэгэхээр ингээд системийн хамгийн цаад одоо нэг суурь нь бол либерал гэж хэлж байгаа. Либерал боловсрол болоод ирэхээр энэ бол бас одоо арайч өргөн хүрээний одоо за тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын 21-р зууны одоо бодлого бол боловсролын чиг хандлага ямар байх ёстой вэ гэдгийг бол хууль гаргахтаа 1998 онд бол энэ гаргасан байна. За энэ томтлол нь бол таврын хаягнаас ЮНЕСКО-гийн хэмжээс авч болно. За энэ дээр байгаа маш олон санаанууд байгаа. Гэхдээ их санаа юм товчлоод ингээд гаргацсан юм л да. Энэ санаан дээр бол юу вэ гэхээр ерөөсөө тэр оюутны суралцах боломжоо олоход нь тэр эсэлтээс ахуулаад гэсэн санаа явж байгаа юм л да. Тэр аливаа нэг хичээлийг сонгох ч юм уу, аливаа нэг хичээлийг үзэх ч юм уу, аливаа нэг бүх юм дээр тийм гүйцэтгэхт нь хүртэл ямар нэгэн одоо юу гэж болох ялгарлаа гадуурлаа гэж болохгүй маа. За тэгээд бүхэн тэгш боломжтой байж байгаа хэвээр. За тэгээд цаашлах юм бол нөгөө ирээдүйн их сургуулийн чиглэл маань өөрөө ерөөсөө судалгаанд суурилсан мэдээж байх нь болоо оновчтой гэдэг. Судалгаанд суурилсан оновчтой байхын тулд судалгаанд өөрөө одоо үндсэн тэр одоо сургалтын их сургуулийн боловсрол руу гэж орж явах хэрэгтэй. Үр дүн нь бол тэрөө дамжиж орж явах хэрэгтэй. Тийм гол санаанд оруулсан байж байгаа. Гэхдээ одоо юу гэдэг нь бид нар одоо судлаачлаг маань ингээд судалгаа хийчихэл тэр судалгааныхаа юу ашиглаад нэг зөвхөн хичээл дээр нэг ярих санаас гадна тэр судалгааны хамтын ажиллагаа буюу багш хоорондын, оюутан хоорондын за тэгээ гадаад одоо судалгааны байгууллагын компаниудын харилцаа гэх энэ бүх харилцааг бол дэмжиж өгч байгаа. 21-р зуунд тийм байх хэрэгтэй шүү гэх. За ингээд ерөнхийдөө сурах боломжийг чинь маш олон болгож өгсөн чиглэл тавьсан. Жишээ нь хичээл бол дандаа л одоо манай 16 7 хоног гэдэг үгүй энэ 3-7 хоногтой тийм одоо эсвэл уламжлалт мэдээж өгсөн байна. Тэрнээс гадна богино хэмжээний хичээлүүд за хичээлийн хуваарьхэд бол маш уян хатан хэрэгсэж юм. Заавал яг ийм л та өнөөс гарцгүй гэх биш. Ийм хэлбэрүүд рүү нэлээд оруулсан. За хичээлүүдийг яг тийм модуль хэлбэрт оруулж хийх одоо гэсэн зүйлсэн байж байгаа. За тэгээд гол бас нэг орж ирж байгаа либерал бид нар маань ерөнхийдөө ингээд яриад тахлаар либерал үзлийн маань хамгийн гол юм бол энэ дурддаг л байна л да. За чиний бол одоо асал оюутан бол сургалтын хамгийн гол өөрийнх нь өөр дээрээс сургуулж одоо суурилна гэсэн чинь багш нь одооны шиг нөгөө ингээд 10 жишээ явуулж болохгүй гэдэг бол бас энэ дэлхийн бусад улс байдаг л учраас эдгээр ингэж хийсэн байгаа л да. Одоо оюутан руу байлуулж ил оюутан чинь л өөрөө одоо гол бие даах чадвартай байх хэрэгтэй. Аливаа нэг юм өгөлтийг өөрийн зөвхөн одоо цэвэр одоо өөр дээрээ л болж гаргадаг ямар нэгэн хэмжээний юм одоо байх ёсгүй гэдэг санаа. За тэгээд мэдээж энэ бүхнийг оруулж ирэхэд бол технологи бол зайлшгүй
одоо орж ирнэ. Технологиг бол хүмүүс сайн эзэмшүүлдэггүй. Энэ бол нөгөө яг энэ боломжийг аюулс хангаж ирж байгаа. За дээрэс нь одоо энэ мэдлэг дамжуулах асуудлуудыг бас энэ оруулж өгдөө. Одоо нүүлжийн ингээд нэг хүн мэдсэн тэр нь ингээд явчихдаг шүү дээ. Тэрийг үлдээдэг, тэр хоорондоо ингээд солилцож идэг байнга одоо энэ семинар шиг ч юм уу иймэрхүү юмнуудыг бол одоо заавал оруулж өгнө гэсэн. За ингээд цаашаа энэ үсгийн модель одоо маш олон чиглэлийн байгаа та нар орж үзэн. Тэгэхээр энэ одоо энд яригадаад байгаа дурддагтай тарианууд маань одоо манай мэдээллийн систем дээр ер нь бол энэ чиглэлийн хийгдсэн учраас бид нэг байж байгаа ч одоо татгаж ирж байгаа. За тийм. Яг энд бол бас нэг юу аа энэ бол Америкийн одоо ихтэй сургуулиудын консорциум гэж байж байгаа. Тэдний консорциумаас ерөнхийдөө бол суралцах процессын дараа юу эзэмших болох вэ? Юу одоо learning outcome юу байх юм? Юу хүн эзэмших ёстой гэдэг ихтэй сургуулийн юу юм л одоо гаргасан одоо лиг гэж нэрлэдэг юм бол. Тэгэхээр энэ одоо оюутны үнэлгээ одоо юу гэдэг үнэлгээ хийхэд ч юм энийг бол тооцох хэрэгтэй гэсэн санаа л дүүн тавьчихсан зөвхөн нэг дүүн тавьж шүү дээ. За тэгэхээр энэ чэнээс бол эдний байгуул маань өөрөө 1915 оноос үйл ажиллагаа явуулж байгаа байсан. Энэ ажиллагааны дагуу ер нь бол оюутныг одоо чиг хандлага маань бол бидний нөгөө нэг одоо уламжлалт сургалтанд байж байгаа тухайн шинжилгээ ухааны юмыг бол маш их гүнзгий судлах тухайн юм ойлгож математикаа ойлгох те нийгмийн одоо ухааны шинжилгээ ухаануудыг ойлгохоос гадна тэр хүмүүс байж ах хэвээр одоо дараагийн асуудлыг бол аюул чухалчилж бас гаргасан байна. Тэгэхээр энэ дээр бол ямар нэг анализ хийж чадварууд те ямар нэг critical thinking ямар нэг юм аюул тийм зүгээр одоо чөмжтэйгэр ч юм уу хонсортойгоор ямар нэг хүлээж авах. За дээрэс нь бол бичгийн болгон ямар одоо харилцааны чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгээ багийн ажиллагаа тий. За дээрэс нь бол за хувийн талаас нийгмийн хариуцлагатай байх хэрэгтэй ч гэх юм. Энэ бүх асуудлуудыг бол заавал хичээлийн явцад ихтэй сургууль байгаа юм эзэмшиж гарч явах хэрэгтэй гэдэг чиглэлүүдийг гаргаж ирсэн гэж. За хамгийн сүүлийнх нь бол ерөнхийдөө энэ авсан мэдлэгээ яг нэг амьдрал дээр хэрэгжүүлэх тэрийг яах юм одоо бусад өөр нэгтэй одоо нэгтгэж ашиглах бодтой чадвартай байх хэрэгтэй манай одоо ганцхан шинжилгээ ухааны гэдэг чинь гэдэг тест гадна гэсэн. За нэрний outcome-ууд дээр ингээд гаргацсан байна. За тэгэхээр энэ бол яг бидний одоо их сургууль дээр бас ер нь барьж байгаа нэг одоо чиглэл бол яванд юм болно. Яг тэгэхээр магадлалын ихэмжлүүд нэг олон улсын магадлалын ихэмжлүүд ч юм альва нэг асуулт орохлоор бидний хичээлийн компонентууд хэдэн хувь юу байх вэ гэдгийг заалтан дотор яг бий юм биш. Тэгэхээр одоо хичээлүүд дотор зайлшгүй орж ирэх хэрэгтэй. За энэ бол яг ерөнхий мэдээлэл бас үлдэж байгаа шүү. За тэгэхээр ерөнхийдөө либерал боловсрол гэдгийг яг зөвөр бидний одоо томьёолж байгаа. Яг нь либерал үзлийг хэмжсэн манай Монголд бол их дэд сургууль судлаач нар бол бас байдаг. Гэхдээ энийг өөрийнх нь бодоод байгаа энэ гэдгийг мэдэхгүй явдаг хүмүүс бас зөндөл байдаг. Яг энэ утгаар нь ярьдаг хүмүүс бас жоохон цөөхөл байдаг юм байна. Тэгэхээр ер нь бол яг ингээд та нарын тэндээс харуул ерөөсөө либерал боловсрол гэдэг нь нэг юмд гүнзгийх биш. Тухайн шинжилгээ ухааныг мэдээж мэдээс гадна гэж байгаа нийгэм болон соёл одоо бусад хүмүүнлэгийн асуудлуудыг бол маш өргөн хүрээтэй явдаг. Энийг мэдсэний гол зорилго нь юу юм бэ гэхээр гараад одоо хүн бол яг энэ хөрөх чадвар маш өндөртэй. Зөвхөн одоо төгсөнгүүтээ хөрөх асуудал биш л дээ. 1 2 3 жил ажиллачаа дараа нь өөр салбарт ажиллах. Магадгүй гарангуутаа өөр салбарын 2 3 салбарын асуудлыг дагнасан одоо жишээ асуудлыг шийдэхин тулд эдийн засгийн мэдлэгээр ч юм уу хуулийнхаа ч юм уу тийм одоо шинжилгээ ухаан математикаа ч юм ашиглахыг тарж болно гэсэн. Тэгэхээр энэ утгаараа ерөөсөө нэг юм руу харьсан биш өргөн хүрээний боловсролыг ер нь болно гэдгээр цаашаа энэ хүний одоо орчин үед бол юм их хурдан хувьсаж байгаа учраас энэ нь дасан зохицдог тийм хүнийг бий болгохын төлөө одоо чиглэж байгаа гэсэн. Тэрнээс тухайн нэг юм аюул сан базаад мэдсэн гарах биш. Ерөөсөө л хөрөх чадвартай гэсэн санаа гарч байна. За тэгээд ер нь бол энэний цаана нийгмийн хариуцлагын асуудлууд аюул дийшлүүлж байгаа гэж гаргаж тавьдаг. Тэгэхээр энэ нийгмийн хариуцлага ч юм уу нийгмийн асуудлууд хизээ бий болдог гэх нөгөө ангийн одоо юу гэдэг анги дотор оюутан ингээд хэдэн жил болох үедээ л тэр одоо 10 жилдээ цэцэрлэгтээ ингээд байнга авч идэг юм байна. Тэгэхээр их сургууль бол бас одоо энэ ялгаа байхгүй нэг бас оруулж авах хэрэгтэй юм гэдэг санаа яваад байна л да. За энэ бол одоо бидний яг нөгөө гол үндэс болсон. За тэгээд ерөөсөө их сургууль маань одоо хаашаа явж байгаа юм гэхэлээ за манай Монголын их дэд сургуулиудыг бол ингээд харахад кредит систем гэдэг юм яриад байдаг. Тэр нь одоо зөв юм буруу юм уу? Зорилго нь юу юм гэдэг үзэхээр айхтар тодорхой биш те. Тэгэхээр ер нь бол ихтэй сургууль маань ерөөсөө либерал чиглэл рүү явж байгаа юм байна. Одоо дэлхийн нийтээр
Мэдээж Америк бол ойлгомжтой хамгийн тэгүүлэгч нь одоо явж байгаа юм чиглэл. За тэгээд их сургуулийн ерөөс хамгийн гол одоо үүргүүдийг бол дээрээс нь жигсааж үзээ. Хамгийн гол чухал үүргүүд нь эхний 3 одоо байж юм л да. Тэгэхээр бидний энэ улаанаар тэмдэглэсэн байгаа маань бидний уламжлалт одоо тийм манай Монголын ихтэй зураг ихэвчлэн мэрэгчлээ болсон учраас бэлтгэдэг гэдэг зориод. Гэтэл нөгөө жинхэнэ одоо их сургуулиуд чинь бол либерал сургуулиуд өргөн өрөөний нөгөө хөрвөх чадвартай одоо нийгмийн хариуцлагатай хулсартай хүмүүсийг бий болох асуудал ярьсан. Тэр хүмүүс маань яадаг вэ гэхээр одоо чөлөөтэй сэтгэдэг учраас тэдгээрээс гарч байгаа мэдлэг юм үйлдвэрлэл аюул тийм одоо сайн юм байна. Ямар нэг зэнзүүргүү те одоо нэгсэн. Тэгээд энэ хүмүүс маань явсаар байгаа процесс нөгөө чөлөөтэй сэтгэдэг хүмүүсийг ингээ бий болгоод энэ хүмүүс явж ирдэг бий болдог ч юм. Эдгээр маань л жинхэнэ нөгөө мэдээ бүтээж гол асуудал хийх болохоос биш энэ мэрэгчлээ болсон учраас гэдэг бол их сургуулийн ирээд бол арай биш юм. Гэхдээ зах зээлийн онцлог нөгөө эрэлт хэрэгцээгээ бодох юм бол энэ их цааг явуулчихлаа байна та. Энийг огт үгүйсгэх энэ бол байж байгаа юм хэлдэг юм байна. За тэгээд ер нь их сургууль бол нээлттэй хүртээмжтэй байх гэдэг чиглэлтэй. Өөрөөр хэлбэл аль болох одоо юу гэдэг орох нь хязгаарладаг чи ингэвэл орохгүй ингэвэл болохгүй ингээд сурвалж чамайг хасан гэдэг нөгөө энэ ойлголтууд бол байх юмаа гэдэг бас чиглэлтэй явж байгаа. За тэгээд эдийн засгийн мэдээлэл сургууль бол өөрийнхөө голцоо бас нэг үндсэн өргөн улсынхаа эдийн засгийн бол өөрийнхөө нэг оруулах тийм янз янз одоо технологиудыг бүтээгдэх шууд ч юм уу. За иймэрхүү асуудлууд бол байгаамаа. Тэгэхээр энэ дотроос хамгийн гол онцлж байгаа хэсэг үүдэр байна. Тэгэхээр одоо танаар яг байцсан энэ одоо нөгөө мэдээллийн системтэй ямар одоо холбоотой юм бэ? Тэгэхээр бид нар уламжлалт ангийн систем дээр яг ямар процесс болоод гэсэн. Яагаад бид нар өнөөдрийн боловсролын тогтолцоо ингээд гадны шиг ингээд тийм их олон судлаач гарахгүй, технологиудыг гэж чадахгүй, бүтээгдэхүүн маш их саадтай, эсвэл хүний нөөцийн асуудалтай байгаа. Тэгэхээр бидний уламжлалт ангийн одоо ирсэн энэ систем нь өөрөө хүний хайрцагтай тэ сэтгүүгийн одоо задлагдаггүй нөгөө либерал үзлийч яг эсрэг юмуд энэ хийгддэг юм байл л тэ. За жишээ нь одоо оюутнууд бид нар удирдах суралц хичээлийн өмнөөс нь өчөж. За энэ бол ерөөсөө оюутанд ямар асуудал үүсэж байгаа гэхээр одоо би дараагийн семестрт юу үзэх юм гэдэггүй. Угаасаа сургууль цаанаас нь өчөж. Өөрөөр тэр ямар ч ирээдүйн тухай бодох сэтгэх тийм одоо шаардлага болж байгаа байхгүй. За дараагийн удаа нэг тийм хичээл ордог л гэсэн тэрийг л үзэн биз гэсэн тийм сэтгэл явж байгаа. За дээрэс нь бидний энэ одоо бүгдэнд нь оноож өгч байгаа боловч бас дээрээс нь бүх оюутны яг ижил мэтэр сэтгэж дандаа бүх нэг сургалтуудыг төлөвлөсөн байж. Өөрөөр хэлбэл за чи бол нэгдүгээрт энийг үзэн дараа нь тийм чиний 16 7 хичээл энэ байна. Ингээд үзэхэд тэр хүний нөгөө ачаад даачаалын хэлбэр нь өөр. За дээрээс нь тэр хүн хувийн онцлог нь байж байгаа. Онцлог нь бол сонсож юмаа ойлгодог байгаа юм тийм. Зөвхөн одоо уншиж өгөх гэдэг ч юм уу өөрөөр сургалтын арга хэлбэрүүд нь жоохон тийм ижилсэн учраас зарим тохиолж өгөх юм. За дээрээс нь одоо за санхүүгийн хувьд ингээд аваад үзвэл төлбөр нь бол мэдээж явж байгаа юм тийм. Урьдчилал авчдаг. Юу үзсэнгүүгээ за ямарчсан нэг ороод үзсэн дээс өөрөөр энэ төлбөрийг хүүхэд төлж байхдаа би ийм юм нэглээ мөнгө төлж байгаа шиг гэдэг сэтгүү зүгээр л яг нэг өрн төлнө гэхэд өгдөг юм шиг нэг тийм тийм. Климат цаанаа маш том одоо хөшөөрөг юусаа баруун одоо сургалтын системд явж байгаа юм л та. Энэ төлбөрийг өгтөл тэр хүн чим юм нэглээ өгж байгаа шүү. За энийг алтгал юм бол чи одоо ингээд тэр мөнгийг олж ирсэн цэхээс ч юм уу санхүүжлэгчээс олсон бол буцаад тэр төлбөр бол чи юу гэдэг нь өөр шигтэл зарцуулахгүй энэ дараа нь чамд олдохгүй дараа нь чамд маш их асуудалтай төвхтэй болно гэдэг нь энэ төлбөрийн системээр дамжуулж оруулаад болдог. За тэрний дараа нэрээ за сургалтчид өөрийн тэмүүлэл угаасаа идэвхтэй үлгэр айгүй судалтын илэрхий болсон л байна. Тэгээд одоо манай 10 жилээс их сургуульд орж ирж байгаа хүүхдүүд л юм шууд мэдэрдэг тийм. Нэгдүгээр өрсөй хүүхдүүд бол багш нь юу хэлбэл ихээр мичдэг, бичгээр мичдэг ч юм уу. Нүүр нэг яг ийм хэлбэрт орцсон явж идэг. Тэгэхээр бид нар энэ их сургууль дээр энэ задлах маш хэцүү дээ. Гэхдээ энэ бас бодох хэрэгтэй юм гэсэн. За одоо жишээ нь хичээл ингээд бид нар оюутнууд унсан ч гэсэн нөгөө сургууль маань өөрийнхөө санхүүжилтээс болоод тийм. Эсвэл анги дүүрэлтээс болоод унсан хүмүүсийг ч яаж анги руу оруулаад явах гэсэн. Тэгэхээр одоо нөгөө нэгэн тунцсан ч гэсэн би ингээд цаашаа сурах юм чи тэр хүн унахгүй байх юм л тэнцэх санамжгалж байхгүй. За тэгэл явж идэл ингээд нэг мэдсэн дөрөвдөө өрст орсон нэг хоёрыг хичээл дээр онцсон ч юм. За ийм асуудлууд бол за энэ манай сургууль дээр нэг багцсан л тийм үсэн. Гэхдээ бусад сургуулиуд байсаар л багцсан. За тэгээд нөгөө хүүхд маань одоо чинь өөрийн хувь онцлогтой шалтгаалаад энд өөр байх нь тэр хүний хүчээр дараагийн семестрт хичээл унсан ч хамаагүй үзүүлчихэд тэгээд хэрэндээ ингээ 2 3 онцгой гот за задаач өглөр гэдэг нэг очдөг юм тий. За энэ бол хууч ангийн системээр л одоос яригдчихсан юм байна. За дээрээс нь сургалтын талаасаа бодох юм бол нэлээд тийм одоо яг либерал нөгөө үзлийн маань эсрэг бас л нэг л ямар нарийсах гэдэг. Айгүй мундаг инженер одоо
шинжлэх ухаанч ч юм уу эрдэмтэн гаргах гэдэг юм шиг болоод зөвхөн нэг салбарлаа ингэ яаж хийж байна. Нөгөө дэлхий чинь яг үүндээ хүмүүс хаана шилдүүлээд тэр салбараасаа гадна хичнээн өөр салбарт хандах одоо би чинь эдийн засгийн мэдлэг байлаа зөвхөн эдийн засгийн банкны юм уу эдийн засгийн улс төрийн асуудал биш зөвхөн байгууллагын асуудал руу тий уур хайж болно юу гэж байна. Тэр нөгөө нэг зүйлтэй их хүндэжчдэг. За тэгээ энэ хүмүүс чинь нөгөө айгүй мундаг эрдэмтэн гэдэг айгүй мундаг оюутан болоод яваад гэсэн чинь ажил дээр гарсан чинь нийгмийн харилцаанд байгаа асуудал үүснэ. Жишээ нь одоо нөгөө ангийнхантаа зүйл хаас ингээд дугаараа фиксээр авах дүгнж болсон юм чинь ажил дээр гарах юм нөгөө хүмүүсийн харилцаа хэрэгтэй өөрөө ойлгох хэрэгтэй гэдэг тийм янз янзын асуудал аюул нь алдаанууд гардаг гэдэг нийгэм чаддгүй ч юм уу тийм нийгэмд зөвхөсгүй. За тэрнээс одоо хөлтөн аюултай зөвхөлтүүд гэдэг ч юм уу юмснаа. За дээрээс нь багшийн одоо нэг үндсэн юм аюултай одоо доктор гэх юм уу багш сайн бол тэр сургууль сайн байж байгаа. Багш нь одоо хүмүүний араас үүсэж байгаа болохоор ингээд багш нь хаана хийгээд залуу юм аацуудаж гэдэг одоо их сайн яваад байгаа юм шиг. Тэгэхээр багш нь жоохон шууд болчихгоо тэр хичээл чинь дагаад садардаг. Нэг сайн багш одоо сайжраад нэг муу багш юм уу гэж юм. Тэгээд нэг багш дээр яаж болоод одоо багш нь өөрөө их юм одоо юу гэдэг одоо яг хүүхэд дүнгээ хийхээр одоо өөртөө хийж хацаад яваад гэдэг ч юм уу хэлдэг юм. Тэгээд нэг мэдсэн ч байх юм уу гэсэн ч юм уу тийм. Бизнес өөрөө яваад гэдэг. Нөгөө юу болж байгаа ойлгох юм чинь. За тэгээд нөгөө энэ багшийн таалагдахгүй за 10 байдлын чадахгүй юм гэдэг хэд дахин судлаач тэр юм амжилттай бас хэцүү тийм хоёр харьцаач байгаа. Тэгэхээр нөгөө багшаа сонгох юм шиг боломжтой байна. За энэ нь одоо хөгжлийн систем гэдэг бас гэдэг одоо нөгөө хичээлийн үнэлэх гэсэн асуудал бас юм байна шүү дээ. За тэгээд нэг хичээлийг угаасаа нэг багш зааж байгаа учраас нөгөө сургалтын чанар дахиж дийх гэх юм угаасаа өөрөө юм тийм. Тийм учраас нэг хичээлийг олон багш зааж байгаа болоод бас юм болсон байж байгаа. За дүнгээ одоо яаж дүнгээ байгаа юм гэхгүй за тэрнээс ч гэсэн бүх нийтээр ингээд заачдаг ч юм уу нийтээр нь ингээд засалтаар явж байгаа ч юм уу тэр хүний нууц нөгөө бичих одоо тийм бас асуудал нь ханддаг ч юм уу privacy асуудал бүрийн асуудал юм байна. За оюутнуудыг дүнэлтээ одоо жишээ за энэ ер нь бол сайн оюутан муу гэж дүнэлж ч юм уу яг тухайн юм дээр ингэж харагддаг юм гэж бас жоо асуудал одоо сүүлдээ ажил хийсэн. За мэдээж хуучин систем бол тэр за цаас асуудал байсан та. За тэгээд эсрэг асуудал дээр бол ялангуяа эсрэг төгсөлт хоёр дээр бол бас их юм ажилладаг гэжсэн юм гэхээр эсрэг хатад хаанаас ч хамт конкурс дээр мөнгө аваад ирсэн явж л байдаг тийм. Одоо би өндөр оноо авсан байхад миний дээр надаас бага оноо төгсөнд ороод ирсэн яаж орсон юм ч юм уу тэгэхээр анх орж байгаа процесс нь одоо асуудлууд байсан. За дээрээс төгсөлт нь бас асуудлууд байдаг гэсэн. Төгсгөл багш нь унгачаад идэг гэсэн онгоцсон бүр дүн аваагүй төгсөлтөн дээр хамгаалтан дээр ороод ирсэн нөгөө хөлт нь өндөр оноотой ороод ирдэг ч юм. Тэгээд тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр энэ миний хүртэл бид нар одоо хянах боломжгүй юм байсан гэдэг санаа л да. Тэгээд энэ бол яг цаагаар шудраг бус одоо либерал үзлийн эсрэг ялгуулж байгаа ч юм уу тийм хэлбэр бий болоод байна. За тэгээд ер нь бол бид нар яг систем дээр бол яг гол оруулж ирсэн юм дасаа зүгээр бол энэ ер нь бол маш олон юм байгаа учраас тийм бид нар бол систем процесс нөгөө юм ч мэдээж эсэлт сайн байвал гарцсан одоо тийм оролт сайн бол гаралтын сайн байв гэсэн ерөнхий санаагаар үзэхэд бол систем процессыг сайжруулж өгөх гэдэг утгаараа бид нар онлайн эсэлтийн системийг хүмүүсээр оруулж ирсэн гэж байгаа. Гэтэл одоо энэ онлайнаар эсэлт авч байгаа систем маань бол шпицээр явуулж чинь за дараа нь бол хөдөө аж ахуйн сургуульчид ингээд төсөл сургуулиуд ашиглаж байгаа. Гэхдээ манай сургуулийн онцлог нь юу юу гэх юм бол манай систем процессыг бол бүгдийн нөгөө боловсролын үнэлгээний төвтэй холбогдсон гэдэг байхгүй. Онлайн шууд холбогдсон. За энэчнээс бол онлайнаар одоо хүмүүс яаж чадах вэ гэхээр онлайн нөгөө бүртгэлийн үнэлгээний төв дээр авсан юзерний пассвортаараа манай хүмүүсийн систем руу нэвтэрч байгаа. Өөрөөр дахиж юзерний пассворд үүсгэх хэрэггүй, дахиж олон юм шийдэх хэрэггүй тийм шийдсэн байгаа database мэдээллүүд бүгдийг гаргасан. Тэгээ энэний үндсэн дээр манай үнэлгээнүүд дээр шүү rank эзлүүлээ тухайн хэдэн янтур байранд байгаа бүхэн гарч ирсэн. Тань энийг бол яг одоо үзэг хүмүүсээ энэ хавар хэлсэн дээр сайн судалж үзэнэ. Гэхдээ манай системийн хувьд бол ямар ч гэсэн бусад системээс гарч байгаа хамаагүй давуу талууд бол оюутан тийм шивэж оруулах тийм процесс нэгч байхгүй ч. Зөвхөн шивж оруулах юм бол кредит картын дугаар төлбөрөө банкнд хийх үед ч биш юм. Ерөнхийдөө нэг яг мэргэжлээ зөв сонгоцсон хүмүүс бол яг төлбөрөө сонгоцсон хүмүүс бол нэг хоёр мэдээлэл ажиллаж байна. Бусад сургуулийн системүүд бол тийм шилтэй маш олон юм шивэлэн бага юзерийн пассворд өгөөлэн тэрүүгээр нэг ороод дахиж гараал ингээд. Тэр нь бол нөгөө хүмүүст аягүй тийм төвөгтэй байх үүсгэж юм тийм. За дээр нь яг бодтойгоор хэдгээр байр байгаа юм
тийм. Манай дээр бол яг байр нийцлэгээр мессеж мэйл шийдээд давхар явуулдаг ч юм. За энэ процесс цаанаа бол аюул том процесс гэхдээ бидний энийг аюул харахад энгийнээр бол хийж өгсөн ч юм уу байж байгаа. За уул нь бол энэний санаанд одоо захирагдууд цохолтоор янз янзууд орж ирдэг шүү дээ урдны системээс. Бид нар энийг хаахын тулд уул нь хийсэн юм л да. Тэгээд одоо жишээ нь өнгөрсөн үед туршлагаас харахад бол одоо гарцааг нэг Оросд төгссөн ч гэдэг юм уу одоо үгүй нэг Монгол үнэлгээний төвийн оноо аваагүй тийм хүмүүс бол өвөл бичих асуудал байдаг юм л. Тэр бол одоо тэгээд гарцааг амьдрал дээр хийх ёстой гэдэг утгаар бол орж ирсэн. Гэхдээ бол бидний зорилго бол бүх юм энэгээр дамжуулж байсан. Гэхдээ энэний дотор бол зөвхөн нөгөө үнэлгээний төвийн ганцхан оноо дурдж болохгүй л да тэр бол их бас асуудал байна. Тийм учраас бид нар давхар нөгөө шалгалт аваад өөрсдөө оноогоо оруулаад дахиад байр зүйл боломж нь бас өөр байж байгаа. Тэр бол тэрүүгээр ерөнхий гадны сургуулиуд бол тэгдэг юм байлаа. Ийм үнэлгээний төв шиг юм ерөнхий стандарт нэг шалгалт авсан оноогоор ихэнх массыг ингэж одоо яа тэ хаагаад яг өөрийнхөө гайгуулсан хэсэг бүлгийг сонгоод тийм дотроос ч өөрсдийн шалгуур ревю одоо нөгөө интервью хийх гэж юм уу те ийм байдлаар сонгож шалгуулт бол явж байгаа. За дээрэс нь бидний оруулж ирсэн юмуд бол сургалтын хөтөлбөрийг оюутнууд бол сонгох боломжийг бол оруулаад ирсэн байна. Энэ бол юу гэсэн үг юм бэ гэхээр за та нарын сүүл нэг бакалаврын сургалтын журам өөрчлөгсөнтэй холбоотойгоор бол энд бол major minor гэсэн ойлголтууд ороод ирж явж байгаа шүү дээ. Тэр ойлголтын дотор маань уул нь бол хамгийн гол зорилго нь юу вэ гэхээр major minor гэдэг юм хоёрыг бий болгох юм бол үндсэн нэг юм major одоо би магадгүй математик ч юм уу тийм байлаа гэхэд бид математикийн магадгүй өөрийн салбарт ашиглаж байгаа бол гараад хамгийн нэг юм ашиглаж байгаа тэр салбарынхаа ойлголтыг авах тул minor гэдэг дээр очоод одоо би эдийн засаг гэж тийм одоо магадгүй уул ухаач юм босролч юм тэр юмыг би өөрөө мэдэх ёстой гэдэг санаа орж ирж байна. Тэгэхээр нөгөө нэг сургуулиуд маань сургалтын төлөвөөс хийхтэй болохоор ерөнхийдөө minor гэдэг юм ерөөсөө бодоогүй яа тэгэхээр бидний major өөрөө л урдны яг төлөвлөгөөнд жишээ бараг л адилхан юм үүсгэж байгаа. Тэгэхээр одоо бол цаашдаа нөгөө мөсийн хувьд хийх гэдэг юм бол minor төлөвлөгөөийг бий болгох. Ингээд чинь бол одоо 90 гаруй кредитт нь одоо жишээ математик эзэмшсэн хүн байхад одоо цаана үлдсэн 24 ч юм орчим кредит ч юм тэр хүн одоо өөр нэг банк ч юм багшлах ч юм асууж байгаа юм. Юу байх вэ? Өөр юмыг зарлаад тэгээд өөрөө гарахтаа 120 кредит дотроо одоо ерөнхийдөө хос юм шиг гарах тийм боломж гарч ирж байна. Гэхдээ яг энэний цаана нөгөө бидний либерал гэсэн үгс маань яг шингээд байгаа юм юу гэхээр хүүхдийг анх орохдоо бид нар одоо тийм хэрэгслээр оруулцдаг. Гэтэл яг бодиттой хүүхдүүд мэддэггүй шүү дээ. Юу сүлдээд байгаа ойлгоогүй. Тэгэхээр бид нар яг major гэдгийг наадталд бол нэг байж байгаа болох нь core гэсэн бас нэг бүтэц байгаа л да сургалтын төлөв. Энэ маань бол core гэдэг эдийн засгийн сургуулиуд энэ хамгийн сайн ашигласан сургууль гэж байна. Тэд нар бол урд нь 13 16 төлөв байлаа гэхэд тэднийг бүгдийн хоёрхан үндсэн core-д оруулсан. Тэгэхээр хүүхдүүд би ерөнхийдөө эдийн засгийн сургуульд орж ийн гэж орж байгаа юм л да бизнесийн удирдлагаар орж ийн гэж боддог ч юм. Тэгэнгүүт орсон хойно тэр олон хичээлүүдийн 60% үзснийхэн дараа core би ерөнхийдөө ийм юм болох ёстой юм байна шүү дээ гэдгийг ойлгоод тэрний дараа major сургалт хийж байгаа. Өөрөөр энэ процесс нь ойролцоогоор 1.5-2 жилийн дараа болж байгаа процесс ийснээс хойш. Энэ нөгөө оюутнуудын юу гэж одоо илүү одоо боломж олгож байгаа сонгуулж байгаа учраас илүү бас оюутнууд тохиромжтой өөрөөр нэг тийг сонгосон юм багтаа гурав сонгочих юм байна хаашаа тийм. За тийм боломжийг бол оруулаад ирсэн байж байгаа. За энэс гадны дотор бол таамаг гэж байгаа чөлөөт сонгоны 6 кредит гэдэг ойлголтыг олгосон юм. Тэгэхээр энэ бол мөсийн одоо хэмжээнд бүх мэдээллийн систем бүх хичээлүүд бидэрт байж байгаа учраас аль ч ихэнх факультетаас очоод хичээлээ сонгох боломж юм. Энэ бол юу вэ гэхээр яг үндсэн одоо би математикаараа дан мейжер хийгээд математикийн майнер хийж бас болно шүү дээ. Хүн зэрж байгаа гэсэн санаа. Ингэж гарчаад 6 кредит гаргаж юм уу тийм 2-3 хичээл би өөрч их хуулийн ч юм уу жоохон мэдлэг авчиж тэр нь бас нээлттэй л гэсэн санаа. Минимум 6 тэрнээс хязгаарлал авдаг нэг бас. За тэгээд хичээл сонголт бол танаар мэдж байгаа. Тэгээ ерөнхийдөө хичээл сонголтыг бол цаанаас нь бол ихэнх сургуулиуд ингээд за танай анги бол нэг сонгочоо гэдэг маягаар яваад байгаа юм л да. Гэхдээ энэ процесс угаасаа удахгүй алга боломжгүй одоо өөрсдөө процессын байгаа. Гэхдээ бидний зорилго яагаад оюутнуудын сонгуулах гэж гэхээр хичээлээ сонгохоос гадна бид нэг хичээлийг заадаг 2 багшаа сонгож болж байгаа тийм. За дээрээс нь өөрийнх нь цаг тохируулаад яг 2 багш ингээд орж байгаа 2 өөр цаг өдөр туурыг тавьж байгаа юм л да. Тэгэхээр оюут өглөөний цаг боломжгүй оройн тохиолж байна. Ийм боломжуудыг л оруулж ирснээр нөгөө сонгох хичээлийн боломжийг одоо нэмж өгч байгаа юм л да. Хүүхдүүд бол өөрийн сонгосон хичээлд бас хариуцлагатай байх гэж байна. Тэрнээс одоо аргын ядаад юу гэдэг цаанаас сурсан хичээл гэж үзэхгүй яг өөрөө сонгож байгаа. Үзмээргүй үзэхгүй гэж болно.
Энийн цаана бол бид минимум кредит гэдэг нэг тогтоогүй байгаа л да. Өөрөөр хэлбэл ажил хийгээд суралцж болно гэж. Ажлаа хийх гэхдээ үлдсэн цагт нь өөртөө тохирсон хичээлийнхаа цагаа үлдсэн цагаа харж байгаа ажил хийгээд гэж байна. За тэгээд хичээлийн онцлогуудыг сайн тусгаар өгсөн. Хичээлийн хуваарийг 16 7 зохиохгүй. Одоо нэг хичээлийг 4 7 зогсоод дараагийн 7 дахиад нэг хичээл яваад ингээд нэг хүүхэд семестрт 16 7 хоногийн турш 4 хичээлийг ингээд параллельны үзэх бүгд юм анхаарал ингээд интенсив хичээлүүд байж болно шүү дээ. Айгуу тийм чухал төвлөрөх хэрэгтэй. Гэтэл одоо тэр юм төвлөрөхгүй ингээд 16 7 хоногийн хичээлээр яг нь цаана уншиж судлах ихтэй хичээлүүд бол үнэхээр олон л орж болж байгаа. Гэтэл маш хурдтай хичээлийн онцлогуудыг алуулчихдаг. Тэгэхээр тэрийг бол бид нэр системд оруулаад өгсөн. Тэгэхээр нэг хичээл бол заавал 10 биш. Хэдэн жил аваад 7 хэдэн ч удаа орж байна. За энийг бол хичээлийн төлөвлөгөөнд сургалтын хичээлийн хойш ихтээс чөлөөтэй зохиогдож боломжтой байж байгаа. За дээрээс нь бол нэг хичээлийн олон багш заагаад байгаа маань ч гэдэг юм бас л нэг оюутны маань багш сонгох одоо боломж өгч юм. Тэгээ олон бас асуудал байгаа шүү дээ. Хүч дэвшилтний их саад болдог ч юм. Тэгэхээр энийг бол шийдэхэд бол багш нарын хичээлийн үнэлтийг задлахтаа мэдээж иргэж аяг хэцүү процесс л да. Үнэхээр тэр юмдаа сайн байдаг тэр хүн. Тэрийг үүсгэн одоохондоо байхгүй гэж болно. Гэхдээ тэр хүний бас нэг мэдхгүй хэсгүүд байж байгаа шүү дээ. Тэр хэсгүүдийн нөгөө мэддэг бас нэг нэр нь оруулах юм. 100% тэр хүнийг халах гэсэн ойлголт биш л дээ. За тэгэхээр одоо жишээ нь миний давуу тал нь юу болох вэ гэхээр хэд хэдүүлээ нийлж байгаа. Одоо жишээ нь сургуулиудад гардаг асуудал байгаа. Нэг хичээлийг 2 өөр багш 2 өөр семестрт орохлоор 2 өөрөөр заагаад 2 өөрөөр дүгнэх гэж. Нэг семестрт орохдоо тэр энэ маань бол ядаж алга болох хэрэгтэй байна л да. Одоо бидний профессийн баг хандлага гэж яриад байдаг. Тэр санаагаар бол угаасаа бүгдээрээ нийлээд нэг хичээлийн агуулга дипломыг гаргацсан бол бүгдээрээ тэргүүрээ заах гэсэн. Заахтаа дотроо хоёулаа эхний 4 7 хоногийн тэр заад дараагийн 4 7 хоногийн би заад тэгээд тэрнээс та заачдаг ингээд чаддаг эсвэл аваа зааж болж байгаа. Хамгийн сайн гэсэн зүйл. Эсвэл нэг хичээлдээ бүр хамтарч заах асуудал болж байж бол одоо бол хоёулаа нэг багштай хоорондоо харилцан яриад хичээлийг явуулдаг. Тийм. За энэ нөхцөлийг бас хичээлээ хуваалцах орч юм тэр зүйлүүдээр нэгэн тусгаад оруулсан гэж байгаа. За тэгээд дээрээс нь сая тэр багшийг олуулаад нийлж ингэ заах юм бас нэг сайн нэг судалгааны чиглэлээр аюул сайн багш нар байгаад л одоо би чинь магадгүй нэг тодорхой нэг сэдвтэн тэр хичээлийг бол би заах чадвартай. Гэхдээ яг энэ сэдвийн судалгаа явуулдаг бол гэсэн төлөвлөсөн. Нөгөө багш нь юм байх юм бол энэ хоёр ч одоо хамтраад ирэхээр өөр өөрийнхөө сайныг сайн гэж мэдсэн судалгааны үр дүнгээ жинхэнэ сургалтандаа оруулаад явчихна. Гэтэл нэг багш урдан заадаг байх тул процесс нь юу гэдэг юм. Нөгөө багшийн судалгааны үр дүнээс дэвтэрч орж чадахгүй ч юм тий. Тэр судлаад мундаг ирдэг яваад байдаг ч юм. Тэгэхээр энэ утгаараа самтар заах юм уу, хуваа заах юм бол тэгэхээр судалгааны үр дүн оруулахад аюул ашигтай гэдэг нь бол харагдаж байгаа. Энийг бол хим инженерийн сургуулийн бол нэг сайн ашиглаж байгаа шүү. За яг энийг хиймдээ бид нар туршиж оруулж байхад бол нөгөө энэ процесс нь өөр аюул сайн тодорхойгүй тэгээд систем дөнгөж орж байгаа гэдэг утгаараа аюул тийм олон алдаа мадаг байсан эдрийг бүгдийн одоо бол энэ асуудал явж байгаа болцсон байна. Дээрээс нь бол багш нарт бол аюул төвхтэй байдал байсан гэж асуулаас. Инээс одоо багш чинь оюутантай харьцан дээрээс алдаа гаргадаг тийм. Одоо байн орж ирэл дүнгээ асуудаг ч юм гэдэг ч юм ингээд тэр процессыг хийхгүй багш өөрөө одоо юмаа хийчихвэл тэгэл хүүхдүүд бол онлайнаар тэр юм хандаад дүнгээ үзээд ирцээ шалгаад буруу зургийг багштай сэтгэн хэлээд засаж байгаа. Тийм болцоо яг оруулж өгсөн гэж байгаа. За оюутны эрэл хайрал гэдэг яг нэг либерал үзэл маань бол заавал энийг дэмжих ёстой гэж байгаа юм л да. Энэ бол мэдлэгийг бол хуваалцах асуудал байж байгаа хэрэгтэй. Түрүү юу хийсэн хүмүүсийг юмыг одоо авдуулах ч юм. Тэгээ бид нар энэ дээр бол яг одоогийн байдлаар зөв форм гаргацсан байгаа. Гэхдээ зөвхөн форм биш л энэ форм дээр маань бол маш олон төрлийн ажиллагаат болдог юм гэж. Зөвхөн одоо сургалтанд ашиглахаас гадна бидний одоо тийм дотроо багш нар ашиглаж болж байна. Зөвхөн одоо орох эрхийг хязгаарлаад өгч байна. Тэгээ мөсийн хэмжээний том форм систем байгаа. Тэр систем мөсийн хэмжээний, алба хилцэн хэмжээний, сургууль, бүрдгүүн сургуулийн хэмжээний хэмжээний, хөтөлбөрийн хэмжээний за тэгээд нөгөө яг тэр нөгөө группийг хэрэгжиж байгаа. Маш олон түвшинд заагдсан байж байгаа. Тэгэхээр энийг одоо бид нар чинь хичээл дээр ашиглах юм бол оюутнууд заавал тэр мэдгүй байгаа асуудлуудыг дахин багштай ч юм уу гэж асууад байхгүй. Нэгэн форум дээр хэлцүүлээд удирдлагын багш нартай хичээлийн форумд бол тэр хичээлийг зааж байгаа багш нар бол форум удирдахч болох боломжтой. Өөрөө шиг форум үсгэж байна. Тэр хичээлийг заадгүй бол тийм их байхгүй. Шаардлагатай бол нэмж болдог. Ингээд сургуулийн хэмжээнд бол форумыг хариуцагч хүнийг өгдөг. Тэрэнд орд орлын модераторыг тойлоод
явж байгаа. Ерөнхий загвар гэсэн үг хийж явдаг. За тэгэхээр хилцүүлгийг бол яг ашиглах үр дүн юу юм бэ гэхээр багш нар өөр хичээл дээр хязгаар ашиглана. Тэр үед нөгөө оюутны асуусан асуулт тэрний хариулт бол мэдлэг болоод цаана ингээд үлдчихэж байгаа. Ингээд энэ үлдсэн мэдлэг дараагийн энэ хичээлийг сонгож байгаа оюутнууд бол яг ингэж уншиж бол арах хэрэгтэй болж чадах хэрэгтэй байна. Тэгээд танаас гэсэн энэ хичээлээ бас ашиглаад хэлбэл зүгээр баг. За тэгээд оюутны мэдээж хэрэг урд нь үнэлэхтэй одоо жишээ аяг хамаас ч юм уу бичгээр авдаг тэр нь одоо шудраг ус байвал яг мэдээж тестийн систем дээр нэг хэсэг гшуурсан гэхдээ алдаа байна гэсэн. Гэхдээ тестийн гол алдаа бол ерөөсөө тестээ буруу басуулсан бол тэгээд тэр угаасаа л хэцүү. Мэдээж тэр хүн гараараа тестийн систем гэж нэрлэхгүй байгаа гэсэн гараараа ихтэй алдаатай байж байгаа бас л ялгаагүй буруу зүйл болж байгаа. Тэр утгаараа бид нар бас ямар ч онлайнаар нэг юм шалгалт авдаг хэсэг хийж өссөн юм. Энэ нь бол бидний онлайн тестийн систем нь бол удирдлагын шалгалтаас гадна хамгийн гол зорилго нь өдөр тутам квиз маягаар хичээлийн аваад тооцож хийсэн. Тэрнээс ч нэг тестийн систем гэж яг тестээр бол энэ тестийн төвхтэй тэнд нь олон компьютертэй багш нар тесттэй өгч юм гээд оюутны нөгөө цагийн олооны том зааланд очоод тесттэй өгдөг ч юм уу. Бидний нөгөө логик нь болохоор арай сургалтанд илүү одоо нөгөө өдөр тутам ажиллах тал руу хийгдсэн. Тэгэхээр одоо чинь оюутнууд лаборатори хичээл орохын өмнө ч юм уу одоо компьютертэй өөрөө чинь байж байгаа юм бол 5 минутын квизний бол авчдаг тийм. Тийм бол тэр хүн орох болгондоо заана тийм юм мэдсэн байх хэрэгтэй шүү. Тэгээд тэр үнэлгээгээр магадгүй лаборатори ажил хийхгүй юу семинарт оролцохгүй гэдэг бас төвшин тодорхойлж болох юм шиг. Тэгэхээр энэ бол онлайн шалгалтын систем бол ямар ч сайн ажиллаж байгаа. Энэгээр бол яг нэлээд олон сургуулиуд шалгалтаа за химийн сүрд бол нэлээд туршилтсан бидний бол болж юм гэдэг яг ангийн хүрэлцээгөөс болоод ашиглаад хэцүү байдаг. Ганцхан лабораторитой химийч. Тэгээ нөгөө олон 90%, 200 гэдэг оруулах хэцүү. Гэхдээ бид нар бас энэ дээр тестийн систем дээр хийх нөхцөлөөс бодолцсон байна л да. Өөрөөр нэг ангид угсраад нэг тестээр олон удаа шалгалт авах боломжийг бас оруулсан. Өөрөөр нэг тест үүсгэчээд тэрүүгээр хэд хэдэн удаа шалгалт авч болно. Шалгалт нь автоматар эхлээд автоматар дуустдаг хийж болно. Багш нь өөрөө ороод эхлүүлээд дуусгах бас болно гэсэн. Тэгэхээр багш дуусгах процесс гэдэг гар байхгүй те. Яг эхлүүлэх процессд бол автоматар яг цаг өгчөөд тэр үеэс эхлүүлж болно. Эсвэл гараараа шууд эхлүүлэх процесс байж болно. Шалгалтын өмнө мэдэх хугацаа гэж байж байгаа. Хүүхдүүд ороод логин листэнд ороод багш нар бол энэ листийн систем дээр хэнийг оруулах гэдэг багш шийдэж өгдөг юм бол энэ хүүхдүүдийг шалгалтанд оруулна. Энэ бол орохгүй хүүхдүүдээ бол тестээс чиглэх гэсэн. За ингэчлэр нөгөө олон хүүхдийн чинь тестийн системээр оруулахдаа яг нэг хэсгийг оруулаад гаргаад тестийн дотроо асуултаараа хариултаараа бүгд ингэ хариулагдсан. Нэг хүүхд зэрэгцээс ус хоёр хүүхдийн нэгдүгээр асуулт бол шал хоёроор. Гэхдээ мэдээж тийм хааж очиж дээр ч юм байж байгаа л да. Хариулт нь ABC-нүүд мөрт бүгдээр юмс харагдчихна. Тэгэхээр яг нөгөө зөв хариулт нь C байсан шүү гэж нэгийн C одоо зөв гэж ямар ч цаа одоо хариугаа дамжуулж чадахгүй. Гэхдээ ингээ ямар ч цан дамжуул хүний оролцоот юм байх л да. Яг бид нар бол энтэсийн удаа чинь энийг яаж хийх вэ? Хоёр ээлжил тогтоож байна. Эхний ээлж орлоо, гараал хоёр дахь нь бол тэр хоёрын хооронд нь уулзуулах маш хурдтай гарлаа орлоо суулгачна. Тэгэхээр хоёр дахь, гурав дахь ээлж гарсан үед бол дамжуулах магадлал өсөж байгаа. Одоо хоёулаа нэг нь орсон орог байж гадаа болчихсон. За тэгээд ер нь бол систем өршөө хийгдсэн зөндөө олон байна л да. Энэ дээр бол системийн нөгөө хичээл уялдаа холбоог автоматар бодож олох ч юм уу тийм. Тэгэхээр энэ бол нөгөө манай систем дээр яг өмнө бол сургалтын албад техникүүдийн маань ажиллагаа юм л да. Энд хүүхдүүд яаж сурах вэ? Хэдэн семестр сурах вэ гэдэг нэг хичээлээ уялдаа холбоогоо модоо хийж чадах систем дээр буруу хийх ч юм уу, эсвэл задгаа тавих ч юм уу, хит уйснаас болоод хүүхдүүд сонгож авахгүй гэж болно тийм. Анги бүрдэхгүй гэж болно. Маш олон асуудал үүнтэй холбоотой юм л да. За тэгээд ерөнхийдөө манай систем дээр байж байгаа ажлууд хэрэглэгч нар маань хэлбэр байж байна. Удирдлагууд бол яг одоо мойсын захирлаас ахуулаад бүлгэн сургуулийн захирлууд тэгээд бакалавр, магистрийн сургалтын албадууд за тэгээд тухайн сургуулийн захирлын туслах сургалтын албаны багш ажилтан за багш нар тэгээд оюутан эсрэг бүртгүүлсэн хүмүүс байж байна. Төгссөн оюутнууд төгсөгчнөөс тэгээд диплом авсан. Тэгэхээр хамгийн их ажил нь бол мэдээж төвлөрж исэн сургалтын албан дээр байсан л да. Тэгэхээр энэ бол системийг хөгжүүлж исэн эхний процесс бол гарцаагүй хийгдэх гэсэн юм. Мэдээлэл бид цуглуулж авах үнэн баазтай болох зорилгоор хийгдэж исэн. Тэгэхээр одоо энэ дээр бол яг одоо нийт одоо хэрэгжүүлсэн байгаа одоо модулууд байж байгаа. Тэгэхээр энэчнээс харах юм бол чинь эсэлт бол одоо чинь манай Монгол Улсын сургууль бүх эсэлт онлайн болсон. Орой ичнэ доктор, магистр, бакалавр бүх төвшингийн
онлайнаар явна. Төлбөрөө онлайнаар төлчин, шаардлагатай материалуудын хавлууд хийчин. Заавал цаасаар биеэр ирэх хэрэггүй. Гэхдээ энэ дээр бол чинь одоо энийг хэрэгжүүлэх хүмүүсээс асуулт урууцлал ирдэг. Одоо юу гэхээр танах одоо жишээ зүгээр л ирээд бүртгүүлчих юм яхаа юм төвхтэй системд орж ирдэг. Бид нар бол тэдний олон сайн сайн мэдлэг ихээр хүмүүс маань зүгээр ойлгодог асуудал байдаг. Үнийг чинь. За тэр мэрийг бол би явандаа бол угаасаа айлх үзүүлж хүсэж байгаа л да. За багш ажилтнуудыг бол багш нарын шалгуулах хэсгийг бас онлайн руу оруулж өгсөн байна л да. Тэгээд энэ мэдээллийн систем хийж явах явцад бол бид гарч ирсэн асуудлууд юу гэхээр багш нарыг эсвэл ажилд авахдаа тийм намаар давж чадсан шүү дээ санаж байна. Тэр нь бол нөгөө нэг хичээлийг хүүхдүүд сонголт хийгээд урьдчилаад явж байгаа процессыг багш нь байхгүй хичээлийг сонгоод тэгээд дараа нь намаа багш нь авдаг, шал уу багш авдаг. Дараа нь бөө өөрчлөлт гэдэг учраас бид нар энэ дээр бол бас бакалаврын албатаа аюул сайн хамтарч ажиллаж байсан нөгөө багш нарыг авах процессыг чинь хоёр болгоод тэрээр хоёулангийн нөгөө хичээл сонголтоос хошиг өмнө эцсийн нөгөө сонгож идэрхээс өмнө авдаг болгож хоёр албатаа. Зүгээр тэрээр онлайнаар авдаг болсон байж байгаа. За тэгээд шалгалтын дүгнэг нь оруулах бэлтгэжтэй юм байж байгаа. За тэгээд орж ирж байгаа оюутнуудыг бүх тушаалыг бол одоо системээс хийж гаргадаг. Дундуур гараараа гаргахгүйгээр ингэж бас оруулж өгсөн байж байгаа. За оюутнуудын өмнөхийг бол системээс бүртгэгдээ тушаал гарцсан оюутнууд бол зургийг оруулсан бол оюутнууд өөрөө хийх захиалга өгöd сургалтын албан дээр буцаач бодлож байгаа. За энэ болгодог систем байж байгаа. Тэгээд за нэг бүртгэх албан тушаа өөрөө таслаа дайрууд бол бүгд бүртгэгдсэн явж байгаа. За тэгээд сургалтын төлөвлөгөөн дээр бол бас нэлээд тийм уяатай оруулахаар хэдэн ч бүлэг дотор ямар ч бүтцтэй харц зохион байгуулалт өгсөн байж байгаа. За хичээлийн хуваар явд бол түрүүний хийсэн нэг олон янзаар их болцоотой хуваараа хүн өөрийнхөө үзэх боломжтой. Онцлог тийм нэг одоо чирс мэрстэй байх юм бол шаардлагатай тайлбар зөв тийм боломжтой. Тэгэхээр хичээлийн хуваарийг бол гадны ихтэй сургуулийн мэдээллийн системүүд бол хуваарийг манай шиг ингэж дөрвөлээ шоолоор яг нэг амар тийм ойлгомжтой хэлбэрт оруулах ерөөсөө хэдэн сарын тэдний өдөр тийм хичээл тэдэн цагаас нэг цаасны бичсэн хэлбэртэй оруулсан. Тэр нь бол ямар ч тийм хүндрэлтэй байдаг. Бид нар бол аль болох хуучин бас дассан сурсан хэлбэрээр нөгөө олон бүх боломжийг ингэ тооцож хийхэд бол бас энэ аюул төвхтэй эсвэл байсан л да. За одоо бол тэр асуудлууд нь шийдэгдсэн байж байгаа. За дээрээс нь бүх хөтөлбөр мэрэгчлүүд гэдэг байгаа. Бид нар бол мэрэгжил гэдэг үгээс юм татгалзаар хөтөлбөр гэдэг үг дандаа тавьж байгаа. Гэхдээ хуучин хүмүүстэй ойлголт нь жоохон төхөө болоход бол мэрэгчлүүдийг заавал хартна тоотож байгаа. Ер нь бол нөгөө англи үг нэрсэн програм гэж байгаа болохоос тийм одоо эсэгтэй ямар нэг мэрэгчлэлтэй холбоотой болохгүй байна. За дээрээс нь хичээл сонголтын хэсэг байж байгаа. За хичээл сонголт жишээ нь манайх бол үндсэн процесс нь бол урд нь бол эрэлтээ мэдхгүйгээр зөвхөн хичээлийн юм статистик мэдээгээр дунджаар за нэг хэдүүг сонгодог гэж хичээл үүсгээд байдаг бол одоо бол ямарчсан. Эхлээд эрэлт нь яг юу хэдүүн үндсийн хичээж тэрэн дээрээ их мөр хичээлээ одоо орохгүй за урал багшиндаа ямар байхгүй. За орлогыг юу бүрдэлтэн сургалтын аль энийг өрөөр байна боломж нь цагаан гарч байна. Ингээд сургалтын аль тэнхимтэй хамтарсан үндсэн дээр бол хичээлийг орохгүй. Заасны дараа хуваар тавигдаад хуваарийн дараа оюутнууд хичээл сонголтыг хийж байгаа. Баталгаажуулах процесс. Яг одоо бол хичээл сонголт гэж нэрлэдэг байгаа юм л да. Энийг бид нар бүртгүүлэх гэдэг үг бол бид нар шийдвэрлэсэн. Өөрөөр хичээл ямар ч үзэж байгаа гэдэг бол угаасаа бүртгүүлнэ. Сонголт бол угаасаа тэр юм байна хийгдэж байгаа процесс хийж байгаа. За тэгэхээр нөгөө яг энэ хичээлийг үзэн гэдэг бүртгэлээ хийхдээ сэмэнд гарсан хичээлийн хуваараа харж байгаа оюутнууд бол яг энийг үзье гэж байна. Тэгэхээр бол зарим хичээл маань давхцсан гарч болж байгаа тийм. За ганц хоёр бол бол асуудал байж болж байгаа. Тэгэхээр тийм одоо нөхөрчд үүсгэж шүү дээ. Ганц хоёр хичээл давхцдаг ч юм уу. Тэрийг бол бид нар уучлаарай одоо нэг боломжгүй гэхээр ерөнхийд нь хаацдаг. Гэхдээ ангийн систем байсан 20 мэрэгчлэрээ сурч 20 л хөгт байдаг. Тэр 20-ын одоо юу гэдэг 10% давхцчлаа гэх юм бол за энэ дээр энэ асуудал үүсэж байгаа хэрэг. Тэгэхээр яг энэ асуудлуудаа шийдэхдээ сургалтын албад бол өөрөө эхнээсээ тооцоод ихэвчлэн энэ төвшний хүмүүс тийм хичээлүүдийг бүгдийн хооронд давхцах. Одоо чинь 4-р курстэй ч юм уу 4-р жилдээ үзэж байгаа хүмүүсийн хичээлүүдийг тавихтаа цагийн мөнгө тавьж дандаа ингэ зүрж тавьж гэж тарааж. Дараа нь 1-2-ыг бас ингэж тарааж гэж. Ингээд солбоо тавьчихлаа. Яг намаар явж байгаа хүмүүсийн хувьд бол гэж айхтар давхцаа өсгөх мөртлөө нэг унаадаа намайг болохоо байлцсан ганц хоёр хүмүүс тэгээд хацааг өөрөө зохицуулж байдаг хамтдаас байхгүй гэсэн юм уус. За тэгээд хичээл сонголтыг баталгаажуулаад бид нар орсны дараа бол орж ирж байгаа бол асуудал нь бол
нөгөө төлбөрийн асуудлууд ороод ирж байна. Төлбөрийн асуудал дээр ороод ирэхээр одоо энэ гар агаар төлбөрийг аваад байгаа юм л да. Гитан завьцаад тэрийг нэгтлэн бүртээ тэрийг захирлын туслах ингээд энэ процесс нь өөрөө тийм буруу процесс байна гэдэг. Бид энэ процессын мэдээллийн системийн мэдээж таамаглаж байгаа. Одоо байгаа бүх юм яг тэр чигээр автоматжуулах биш. Дандаа сайжруулж процессын өөрчлөлт орж идэг. Тэгэхээр энэний дагуу бид энэ сургалтын төлбөрийг бол ийм хэлбэрээр хатгаад байгаа одоо тийм. Энэ хэлбэрээ нь бол солих аргачлал нь юу юм бэ гэхээр ерөөсөө онлайнаар бүгд одоо бүртгэл хийхтэй адилхан, эслийн бүртгэл дээр ашигладагтай адилхан хичээлүүдээ сонголоо, хуваараа сонгочлоо, баталгаажууллаа гингүүд банкны системд ороод төлбөрийн шууд картаас нь аваад за ингээд баталгаажлаа гэдэг асуудал болохоор гэж. Тэгээд оюутан бол дахиад нэг мөнгө төлж байгаа тэр хийхтэй мөнгөөр хариуцлагатай гэсэн. Эний цаана нэг оюутны чинь өөрийн бодол, өөрийн шийдвэр гаргах чадвар асал давхар яваад хөгжөөд л байна л да санаагаар. За ингээд нэг сонгосон хичээл өөртөө цуцлах болохоор аюу хэцүүтэй. Одоо бидний журамд бол одоо хичээлийн 3-1 дуусаагүй байхад те 5-6 7 хоног дуусаагүй байхад тэр хичээлээ цуцлах юм бол төлбөрийн 3-1 аваад үлдчихэж байгаа. 72-нд дараагийн өдөр судалж шийдвэрлэж байгаа. Тэгэхээр оюутан бол ингээд нэг хийж байгаа сонголтоо аюу хариуцлагатай хийх хэрэгтэй байна. За дээрэс нь бол мөнгөндөө тааруулаад сонголттой боломжтой. Тэгэхгүй ихлээр баахан 5-6 хичээл сонгочоод төлсөн чинь мөнгө байх. Тэгэхээр мөнгөгүй оюутан чинь мөнгөгүй байна гэдэг. Нөгөө хичээл хийж ороод багш нар ажиллаад байдаг, сургууль ажиллаад байдаг тэр зардлыг олж ирч чадахгүй учраас эхнээсээ л ерөөсөө төлбөртэй мөнгө өгч ирсэн байна. Энэ зарчимд орсон. Гэхдээ энд байсан технологийн маш олон саадрууд одоо банкуд маань манай мууйсч одоо жишээ нь худалдаа үйлчлэлээр таасруулж гэдэг юм уу тийм хаан банктай харилцаад байдаг нөгөөх маань онлайн боломж байхгүй гэдэг тийм. Энийг бид нар тэгэхээр өнөөдөр ярьж байгаа юм ч тийм 4 жилийн өмнөөс ярьсан асуудал. Тэгээд сайн шинэ намд захирал дээр ерөнхийдөө бүгдийг танилцуулаад одоо хаан банктай ингээд нэг хийж байгаа гэрээ дотор бүр нэг хатуу оруулаад ирсэн гэж. Онлайнаар хийх боломжийг бол заавал оруулж өгнө тийм сургалтын төлбөр. Урд нь бол 7 банк хадгаламж анх хоёртой хийдэг байсан чинь тэр хоёр маань шийтгэл аваад 3%, 2%. Тэгэхээр ч одоо яг эсэлтийн хувьд одоо 2-3 мянган төгрөгөн дээр 2-3% бага гэж болж байгаа байхгүй. Нөгөө 600-700 мянган төгрөг төлөөд ихлэхээр оюутан сургалтын төлбөр 2-3% аваад ирэхэд ч юм бол их мөнгө 12 мянган төгрөг орж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс бол тэгж төлөхийг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас энэний цаана бол бид нар төлбөрийн асуудлыг нэлээд энэ төлбөр нэгтгэлийн хэсгүүдийг гар ажиллагааг бүгдийг болиулаад одоо энэ гар хэсэг бол гар ажиллагаа байсан байхгүй. Тэгэхээр аюул олон төвөгтэй процесс бий болно. Нөгөөх нь хүүхдүүд чинь гептанзан дээр бичгтээ 2-3 хүүхдийн төлбөрийг бичээд ирнэ. Мөнгө нь одоо чинь 100 мянган төгрөг төлөхтэй 95-ыг төлчихдөг. Аль хичээлийн төлбөрийн дутуу төлөд байгаа бүгд те. Юуныхын төлбөрийн дутуу төлөдөг байгаа бүгд. Тэгэхээр сонгосон эдийн хичээл алийг цуцлах гэдэг байгаа. Тэгээд ер нь тодорхой байна. Нэгтлэн бол аюул тийм дарамттай байдалд ордог учраас энийг болиулах гэдгээр тогтцсон болж байгаа. За ингээд бид нар хичээл сонголт хийгээд орсны дараа л оюутнууд маань захин журналын хэсэг дээр бол ингээд автоматар баталгаа зөвлөдүүдийг нэрс орчиж нөгөө багш хичээлийг яаж жаагааг заасан нөгөө хууралтаараа журналын дээр гараад ирнэ. Захин журналын маань зорилго нь бол яг тэ нөгөө байгааг автоматжуулсан л да. Нөгөө талаас бол багш нарын нөгөө өөрсдийн нуугаад идэг мэдээллүүдийг ил болгох зорилготой. Журнал дээр нэг гоё хатдаг нэгсэн хатаас шиг төлөөд идэг. Тэрийг нь хамгийн сүүлд удирдлын эцэст нь үзэг дуудсан ч учир шалгалтанд орохгүй ч гэдэг нь цохилт авдаг. Тэрний оронд оюутан бүх юмаа явцсан гэж мэдчих хэвээр. Тэгжээж өөрийгөө засах боломжтой гэж мэдчих гэдэг учраас аль бол унгаагаа таихтай биш явцын дунд засах зорилгоор мэдээлэл оруулж авч юм. Тэгэнгүүт одоо жишээ нь багшууд бол яг үгээр явцын гэрийн даалгавар маалгавар явцын шалгалтын дүнгээр захин журнал руу ингээд өөрөө оруулаад байх байтал багш нар энийг ашиглахгүй болоод байдаг. Яагаад эсрэг үйлчлэл гардаг вэ гэхээр би одоо хоёр ажил хийдэг. Гэтэл энэний цаана нөгөө оюутан либерал гэсэн үгээр бол та нар үйлчилж байгаа гэдэг утгаараач тэр оюутныг мэдээлэл дийлгэж явах хэрэгтэй. Хүүхдүүд энийг бүгд одоо цаг тухайд авч үзэж явах хэрэгтэй, анализ хийж явах хэрэгтэй гэдэг нь тэр одоо сэтгэхүй багш нараас оруулж өгөх гэдэг нь аюул асуудал байна. Тэрийг оруулсны дараа бол багш нар хөтлөөд бараг сүйдээ тэр нь бол амар санагдаж шүү. Яг хоо компьютер байхгүй манай бүтдэг өрөөнд бол тийм байхгүй гэдэг шалтгаан хэлдэг юм. Гэтэ энэ бол багш дэвтэр дээр бүртгэсэн юм а зүгээр оройд нь очиод ямар ч системийг оруулаад авах бол бас тийм боломжгүй юм биш ээ гэсэн. За тэгээд дүнгийн засрын асуудлуудыг бол дүнгийн бол багш нар оруулах бас юм гэж байгаа. Миний урд бол сургалтын альбан дээр бүх юм ордог байсан. За энэ бол аюул олон асуулт агуулж ирсэн шүү дээ. Жишээ нь дүн засагдсан байдаг. Багш нь мэдээг байхад дүн засагдаад тэр хүн төгсдөг гэдэг үүний асуудал шиг. Эсвэл зүгээр одоо сургалтын альбууд дээр дээрээс дарамт ирдэг байсан л да. Чи манай хотын дүн засаж үү те. Одоо төгс болчихлоо. Тэгээд сургалтын альбыг зассан ч гэдэг юм уу. Хамгийн сайхны жишээ ч одоо худалдаа үйлдвэрийн сургууль дээр гарч ирсэн шүү дээ засагдсан асуудал гэх.
Тэгэхээр тэднийх яасан гэвэл бид нар системийг ашиглаа гэсэн чинь гэхдээ бид нар ерөөсөө болохгүй нэ тий. Гисээр хагаад захирлаас шууд авах систем явуулсан байна. Тэнгүүд тэнд нөгөө дүнгийн хяналтын байх. Тэгээд асуудал үүсчихсэн. Тэгээд бидний нөгөө систем рүү тэтгэх хөдөлтөөр тэгээд яаралтай ороод тэгээд оруулсан. Тэгэхээр энэ дээр бид нар дүнгийн засваруудыг голон барьж байгаа. Яа тэгэхээр дүн огт зас болохгүй юм шиг хийж бас болохгүй. Бид нар нөгөө баян гэдэг шиг багш нар бүгд яваг нэгнээс хулаад тий. Эсвэл ганц хоёр даалгаврыг нөгөө буруу дүнсэн ч юм уу, дараа нь үндсэн нэрээ зүг ч юм уу. Тэгэхээр энэ байдлыг орлоо зүгээр засгаар хийгээд өгсөн байна. Зассан түүхийн харин одоо би багш байж байгаад өөрийнхөө дүн засвал сургалтын албан дээр үзнэ. Яг энэ дүнгийн одоо мэдээллийг бол хааш нь өгч болж байгаа хүмүүсийн захирал төрт үзэх боломжтой тохируулаад өгч байна. Өөрөөр хэлбэл бакалаврын сургалтын алба тий өөрийн сургуулийн захирал сургалтын албаны эрхлэгч энэ хүмүүсээс гадна бол тэгээд дүнгийн засварыг бол сургалтын албан дээр засчвал багш нас мэдээ. Тэгээд багшууд миний дүнг яагаад зассан гэдэг асуудлыг сургалтын албанд ярьж болно гэсэн. Сургалтын алба одоо тэрнээсээ болоод угаасаа дүн зассан бол өөрсдөд нь асуудал ирдэг учраас бид нар дүн засах ямар сонирхолтой болж байгаа. Багш нь өөрөө зассан байгаа гэдэг. Засах юм бол харин нөгөө хугацаа байгаа шүү дээ. Хугацааны дараа засах боломжгүй болчихлоо. Тэрийг бол сургалтын албан өргөдөлтөөгөө учир шалтгаан баримттай авсаргаал дүнгээ засварлаас. Тэгээд ирэхэд багш нарын дүн засах процесс нь багасдаг л. За зашиг болно. Тэгээд нөгөө бичиг цаас нөгөө шалгуул мөн худлаа болно. Тэгж байгаараа багш нар анхаасаа дүнгээ тавихтаа дараа нь тэгдэг шүү гэдэг дүнгээ өөртөө ядаж хариуцлагатай тавьж эхэлж байгаа. Урд нь бол процессын үед энэ аюул буруу байсан тийм. Би хичээлээд дүнчээд өөрийнх нь дүнг цаасан дээр бичээд тэнд өгдөг тэднэр л бүх юм мэдээд. Тэгэхээр одоо энэ зөрүүлээд багш нар маань хүртэл өөрийнхөө тийм миний юм гэдэг ойлголтод ихсэн орж ирсэн л тийм. Чи нэг энэний бас сайн тал нь багш нар тавьж болж байгаа. Залуу багш нар эсэлтээр ажилладаг гэсэн тийм. Тэгэл эсэлтийн процесс нь багш нарыгаа ажиллаждаг. Тэгэхээр тэр процесс ч юм одоо ч байх болсон байж байгаа. За ингээд явсаар хагаад дүн гэдэг юм бол багш нар оруулах үед бол яг би дүнгээ одоо тэр ингээ оруулмаагүй байх гэдэг бас онцлог аяг хорч иржсэн байна. Миний ажлын байрны тодорхойлолт байхгүй. Бид нар тэр ажлын байрны тодорхойлолт гэхээр оруулж гисэн багш бол заасан хичээлийн дүн мэдээллийн системд оруулж байгаа хөлтөөр оруулждаг ч юм. За тэгэхээр яг өгшин багш нар дээр л асуудал үүсэж байгаа. Чадахгүй би одоо буруу оруулаад байж байна. Тэгвэл тэрийг нөгөө туслах ажилтнууд гэж байгаа шүү. Тэр хүмүүс нь оруулаад харин та хүний эцэстээ дүнгээ заавал өөрөө тавьсан тулгаараа тэгээд урд нь бол дүнгийн хуудсан гарч ирэхдээ бол гарын үсэг өөрөө зурж өгснийг нь оруулдаг байсан бол дараа нь бид нар энийг хийхдээ бол системд оруулаад орсноос нь бүх дүнтэй хийлэгдээд ард нь сар өдөртөө хийлгээд одоо видеостик чинь солилцож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө багш чинь бол дүнгээр ингээд хизээ орсон түүх нь харагдаж байгаа. Дээрээс нь бүх орсон дүнгээд өөрчлөлт. Урд нь видеостик ингээд харуулдаг ингээд энэ тиймдээ ингээд тийм дарцсан өөрчлөлтчихсэн тийм байдаг л одоо видеост тийм өөрчлөлт байх ёсгүй гэж үзэж байгаа байхгүй. Бүгдээрээ яг ганц л гар үсгдэг. Багшууд дүн болгоны гарт биш бүгдийн үз танилцлаа нэг л гар үсгдэг болж байна. Яг ингээд багш нарын бол аяндаа ингээд янз янзын ажлаас бас хөндлөөл үзээд л байна даа. За ингээд бидний нөгөө яг онлайн тестинг систем нь бол даалгавар эрсцгээд журнал гэдэг нэг багцаар бол яг ингэж явж байгаа. Энийг бол одоо сайжруулах хэрэгтэй ажлууд дээр одоо явж байгаа. За дээр нь бол нөгөө боловсрол шинжилгээний яа соёлын сайд маань бол бүх багш нарын вебсайтаа болох гэж тушаал гаргасан. Гэсэн чинь бүх багш нар ингээд вебсайтаа болох хамгийн бага 100 сая төгрөг хийлгэхэд хичнээн багш байгаа байлаа тийм. Тэгэхээр бид нар ерөнхийдөө систем дээр байж байгаа мэдээллийг ашиглаад багш нартай вебсайтаараа яг гэхдээ энэ талбай байсан одоо мөсийн вебсайт байна. Өөрөөр хэлбэл систем рүү орсон босуучны мэдээллээс нь зөвхөн тэр хүний амжилттай одоо суралцсан эзэмшсэн мэдлэг чадвар дадлаг туршлага тийм юмнуудыг оруулаад хувийн мэдээллүүдийг үзүүлэхгүй болгоод ингээд CV маань жижиггээр үзүүлчихдэг. Тэр нь талбай байсан. Тэрнээс бусад юм дээр багш нар өөрөө оруулах боломжтой. Тэгж бол гаргаж авсан. Гэтэ яг энийг яагаад бид нар бас ингэж хийх болсон бэ гэхээр урд нь бол би өөрийгөө аюул тийм их сургуулийн профессор гэдэг шүтээсний багш юм одоо ингээд явсан гэж байна. Тэр гадаадаар 4-5 сургуулиар явж байгаа. Сүүлд нь тийм сургууль багштай болдог тодорхой болоо. Яасан гэхээр өөрөө л одоо манай багш нар ч хувь хувьдаа өөрийн сайттай өөрөө л сайт нийцдэг. Тэгээд тэн дээр бол тийм сургуулийн багш профессор мундаг хийсэн гэдэг өөрийгөө баахан магтаад тийм юм хийсэн гэж тавьсан байдаг. Тэгээд хүмүүс очиороо тэрийг өгөөл үзүүлэл хийдэг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн итгэл одоо тийм нэг гадаад болж хэцүү шүү дээ тийм. Гэхдээ итгэлтэй л юм байна л да. Тийм учраас бид нар манай багш нарын сайт бол CC дээр яг мэдээлж байдаг учраас яг л аль бие ясны сургалтанд хамрагдсан тэр чинь байна. Тийм эзэмшсэн одоо босрол хийлээ л тэр чинь өөрөөр үздэг байхгүй. Яг энэгээр бид нар аль бие ясны яг бол бүх багш нарын ингээд сайтаа болгоод CC ирэхээр ороод багшийн сайт гэдгээр ингээд
одоо өөрийнхөө судалгааны ажил янз янзын болоос бичиж болох байгаа. За тэгээд сүүлд яг орж ирсэн бас нэг open courseware гэж байгаа. MIT-ийн яг ганцаар багшууд гэсэн л да нөгөө open courseware бол хийгээд 10 жилдээ болчих юм бол англиар бид нар тэдний одоо member зэнгэр болоо явах хэрэгтэй ч. Тэгээд нэг уралдаан зарлах үеэр зөвлөж гаргасан. Гэхдээ яг энэ open учраас нэг хамгийн гол асуудал нэг хичээлийн өмчлөл нэг оюуны өмчийн асуудал ч юм уу зөвхөддөг учраас яг open гэдэг утгаараа тодорхой хэмжээнд болсон бол цаашаа бол их явахгүй байна. Гэхдээ энийг бол гол цаад санаа бол онлайн дижитал захин сургалтын асуудлыг шийдэж хавшиг хэвээр. За тэгэхээр одоо сүүлд яг орж ирж байгаа нэг CCBs гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг нэг хардверийн одоо үнэхээр боломж байх боломж хэрэгжүүлж чадахгүй. Энэ маань нэг cloud native disk гэх юм л да. Бид энэ дискийг ашиглаад нөгөө багш өөрийнхөө одоо контентийг байрлуулчаад хувьтай ч юм уу нийтэд ч юм уу зөвхөн өөрийнхөө хичээл зааж байгаа оюутнуудад шийдэх ч юм санаа нэг юм байна. Тэгээд hard disk-ийн асуудал төсөнд бол орсон одоохон байраа бас авахтай байна. Энэ бол одоо авах ирсэн гэж байна. За дээрээс нь сургууль хоорондын цагийн тооцоо гэж чинь бол урд нь бол нэлээд хэцүү байсан бол одоо бол уулмал ингээд суурмал болцсон. Энэ багш нар хэдэн оюутан байгаа вэ? Энийг бол бид нар нодлон бол санхүүгийн албатай ярьсаар байгаа. Сургууль хоорондын тооцооны коэффициент гэдэг үрждэг болохоор тийм гаргацсан. Яг энэ бас гол одоо юм бол багш нарын А цагийн тооцоог бол шууд гаргацсан гэдэг. Гэхдээ нөгөө бид нар энийг шууд гаргахаас өмнө энэ багш нарын сургууль хоорондын тооцоо гэж нэрлэгдээд байгаа. Нэг багш өөр сургуульд очиж, нэг багш дээр өөр сургууль оюутныг суралцж байна. Энэ болгоны процесс эхлээд сургууль хоорондын цагийн тооцоогоор эхлээд яг ихтэй сурч байгаа. Хэрвээ ингэж болж юм хэм бол нэг багш болгоноор А цаг гаргаад ирэх. Угаасаа хийгдсэн хэсэг байж. Тэн дээр хоёр хэсэг байгаа шүү дээ. Нэг гүйцэтгэл, нэг нь төлөвлөлт нэж. Төлөвлөлтийг бол угаасаа бид нар хичээл багш оноохоо шууд хийчихэж байгаа. Гүйцэтгэлийн болохоор харин сургалтын албаас оруулах асуудал үүсэж байгаа юм л да. За тэгээд янз янзын тайлбарууд гардаг юм л да. Энэчнээс яг биднес нөгөө нэг багш их суртахаар харагддаг боловч те сургалтын албаны захиргаа үндсэн нөгөө бакалаврын албаны зүгээс багшд олон төрлийн тайлбаруудыг гаргаж авч байгаа. За дээр хичээлийн дараа санал асуулга байгаа. Тэгэхээр санал асуулга нь яг одооний байгаа түвшин бол нэг хичээлийн лекцийг зааж байгаа тэр багш чанартай нэг семинарын багштай, ордорын багштай байвал зөвхөн лекцийн багш дээрээс санал асуулга авах гэдэг байхгүй. Яг тэр нь уулмал анхны тавьсан санаа нь юу юм бэ гэхээр ерөөс энэ хичээл гэдэг нь өөрөө цул учраас одоо багш бүрээс нь тусгаалan гэх шиг. Ерөөсөө энэ хичээлүүд ямар юм гэдэг үнэхээр нэг л авах хэрэгтэй юм гээд хийсэн чинь эдийн засгийн сургууль зарим сургууль дээр юу гарсан бэ? Манай семинарын багшийн тусны үнэлгээр байна гэдэг. Тэгэхээр одоохондоо бид нар яг тийм хэсгийг бол оруулаагүй. Гэхдээ явандаа бол санал асуулга задлж өгсөн үндсэн дээр болох юм байна. Өөрөөр санал асуулга маань сургуулийн хэмжээний санал асуулгыг оюутнаас ерөөс ганц л авах хэрэгтэй. Тэрнээс хичээлийн дараах болгон сургалтын орчин чинь ямар юм бэ? Хичээл болгон дээр тэрийг хариулах хэрэггүй ч гэдэг юм. Тэгэхээр бид нар санал асуулгын хэсэг жишээ нь хоёр янзаар явуулж үзсэн юм л ба. Тэгэхээр бүх хүмүүсийг хүчээр өгж үзсэн. Одоо дүн үзхийн өмнөхөн дүнгээ үзье гэвэл та заа санал асуулга өгсөн байна. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь гүйж аваад шүү дээ. Тэгэхээр амар үнэ хариулснаа 5 хичээл үзсэн байдаг. Нөгөө 5 хичээлийн дүн үзэх гэхээр сүүлийн дүрийг зүгээр ингээл ташраа нь хотлоо бодлоо. Дандаа онцсон, дандаа муу гэл тийм. Тэгээд бид нар бүр амар сонирхолтой үр дүнгууд юм байсан л да. Жишээ нь 2 3 хүмүүс бүх хүний муу гэдэг чинь. Тэгээд тэгвэл алдааны хувьд нөгөө ороод явах хэрэгтэй бол таарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас санал асуулгын асуудлыг зөв боловсруулах асуудлыг бид зөндөө тавьсан. Дараа нь болгоод ерөөсөө эн чинь бол бас арай болохгүй байна. Сайн дураар өгдөг юм байна. Угаасаа сайн дурын асуудал юм байна. За сайн дураар өгөх гэсэн чинь нэг хичээлээр 3 хүүхэд 5 хүүхэд. За яг нэг 100 гэдэг хүүхэд дээр өсвөл 20 хүүхэд ч өгдөг юм байна. Тэгэхээр бид нар энийг одоо хаана хөө гэдэг зохимжтой газрыг бас л сайн олж хийх хэрэгтэй. Ер нь бол санд асуудал өгсөн хүний шалгалтын бизнес нэгээр нийслэл оруулах гэдэг бас нэг жоохон одоо чиглэл рүү орж байгаа. Тэгэх юм бол санд асуудал өгсөн хүн бол шалгалтанд орж болох хүүхдийн нийслэл гэдэг нь дахиад багшд нь шалгалтын юм бас өгч чаддаг байхгүй. Эсвэл системээс орж харах хэрэгтэй болж байгаа. Ингээ харангуйтай багш нь энэ хүүхдүүд шалгалтанд орж чи бол төлбөрөөлөл өгөөд ямар нэг асуудал гэдэг ард нь шалтгаанаа гаргацсан ч юм. Тэгээ багш тэр хүүхдүүдээ шалгалтанд орж болохгүй ч. Энэ процесс нь өөр багш нар дахиад нэг жоохон алхам нэмэгдэж байгаа юм шиг. Яг энэ бол ярих юм байна. За ингээ явсараа бид нэр төгсөлт дипломуудыг хэрэгж өгч байгаа. Төгсөлтийн процесс дээр бол урд нь танаас санаж байгаа багш нарын бас ажилладаг гэсэн тийм. Одоо бол яг ингээд төгсөлтөн дээр бол үндсэн албан шал эрхэлж байгаа бол сургалтын албатай захирал тэднэр л ажиллаж байгаа. Яг тэгэхээр урд нь ажиллахад бол тэдний гэсэн л та. Би ч өөрөө яг нэг процессын ингээд залуу багш чинь бүх юм байцлагдаад байх тусмаа өөрөө тэр болгоно ингэж болохгүй шүү дээ гэдэг удаас хийжсэн л да. Тэгэхээр энэ дээр бол чинь
төгссөн дээр би хамаагүй багштай зөвхөн зөвлөг багш гэдэг нэрээр явсныхаа төлөө сүүлд нь тэр хүний бүх дүн мөн бүх юмтай нарийн бичиг тэр мөнгө цаастай ингээд холбогдоод ингэж явах нь бол тэр багшд аюу тийм яг үүндээ аюу зохимжгүй үйлдэлсэн л да. Тэгэхээр энийг сургалтын явах нь угаасаа гэсэн. Сургалтын явах бол тэр бүх процессыг хянаад өөрөө хэдэн жил явчаад эцэст нь бол яг төгсөд болохоор өөр хүмүүсийг ингээд хариуцж байгаа. Тэрийг шаардлагатай мэдээлэл асар сургалтын явах гаргаад өгдөг. Цаагаараа нөгөө нэргүй сургалтын явах ажиллаад өгдөг гэсэн. Тэгэхээр энийг бол ерөөсөө сургалтын төгслийн бүх процессыг хариуцсан хүмүүс руу шилжүүлээ гэдэг багш нарын юмд оролцуулах болсон гэсэн үг. За дээрэс нь бол сүүлд орж ирсэн нь бол дипломын мэдээлэл шалгах гэсэн. Энэ бол нөгөө хуурамч дипломтой холбоотой асуудал байсан л да. Тэгээд хуурамч дипломыг хийх яг технологийн талаас аяга олон арга байгаа. Тэгээд тэр олон аргыг бол мэдээж ашиглахгүй байх бол хусартай байх боловч хүмүүс бол маш их хэмжээгээр ашигладаг юм. За тэгээд энэ асуудал нь юу болж ирдэг вэ? Буцаад сургууль дээр энэ чинь хуурамч үгүй гэдэг шалга гэдэг хэлсэн сайдын яанаас гадаад их сургуулиудаас ингээд ирчдэг. Тэгээд нөгөө юм үзэхээр үнэхээр хуурамч байдаг тийм. За тэгэхээр бид нар ерөнхийдөө бол энэ дээр юу орж ирсэн гэхээр баркодын хоёр тип баркод оролцсон байна. Сүүлийн төсөлтөчийг харуул тийм. Ингээд жижиг харц ихтэй юм гэж байна. За энэ баркодыг тусламжтайгаар яах вэ гэхээр ухаалаг гаргацч юм уу уншигчтай уншвал тэр дипломын хөөг аваад тэрийг уншуулахаар тэр хүний дипломын авсалтын дээр бүх дүгнүүд нь яг ямар гарч зөвхөн дипломын нөгөө дугаарыг оруулж шалгаж байна. Дугаарыг оруулж шалгах юм бол тэр хүний голч оноо сурсан хэдээс хэдэн он сурсан гэдэг ерөнхий мэдээлэл гэж. Тэгэхээр яг нөгөө оюутан бас нөгөө талаас яаж байгаа гэхээр дипломын авах газар өгч байгаа. Дипломын хацралтай өгөх байж болно шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр нөгөө оюутан яг юу сурсан гэж шалгахыг бол нөгөө газар скандал харчиж болдог. За эсвэл хүмүүс дипломоо хуурамч биш юм аа гэд хавсалтай хуурамч хийж байгаа. Голч нь яг адилхан. Гэхдээ гол болгож байгаа нэг өндөр нөгөө нэг түүх юм уу нийгмүүдэд багсдаг ч юм. За тийм юм гарахаас бас сэргийлээд нэгсэн ба нарийн мэдээлэл хүмүүстэй болгож байгаа. Тэгэхээр оюутнууд хэрвээ дүнгийн мэдээлэлээр үзүүлмээр нөгөө диплом үзүүлэхээр тэр баркодыг гарч таниад өгсөн гэсэн. Тэгэхээр юм бол оюутан өөрийнхөө тэр privacy гэх асуудлыг өөрөө хамгаалж чадж байгаа. Өөрөө өгчөөд тэмдээгээд өгж байгаа тэрийг сканертай үзэх юм бол тэр хүмүүс зөвшөөрч байгаа юм гэсэн болчихж байгаа юм л да. За тэгээд яг энэ хэсгүүд бол ерөнхийдөө ингээд манай нөгөө үндсэн сургалттай холбоотой байдаг. Энээс гадна бол бид нар яг нөгөө Мойсийн үндсэн мэдээллийн систем утгаараа ингээд бусад системтэй холбоотой ажилладаг санаа дээр бол одоо Мойсийн нөгөө сайт руу мэдээ оруулдаг эрхийг нь бол CC-ийн утгаараа оруулдаг болсон гэж байгаа. Тэгэхээр CC-ийн хэсгээр ороод мэдээг өчгөлөөр Мойсийн мэдээлэл боломжтой гэсэн. Энэний цаана бол нөгөө Мойсийн мэдээ гэдэг юм чинь бас нэг асуудал байсан юм л да. Юу гэсэн гэхээр сургууль олон дээр амар гоё мэдээ гараад идэг. Сургуулийн өөр өөр сайт нь. Тэгсэн энэ Мойсийн нөгөө мэдэн дээр орохоор нөгөө мэдээ шилжүүлдэг байгаа. Нөгөө ганц хэвлэл мэдээллийн ажилтнаа бүгд нөгөө тэднийг ойлгохчгүй бүгдийг гүйцэж тэмдэглэж байгаа сурвалж амжирчгүй. Тэгэхээр ерөөсөө энэ Мойсийн вебсайт гэдэг маань зүгээр нэг мэдээний самбар шиг биш. Мэдээ гэдэг нь өөрөө тустай байх хэрэгтэй гэдэг news номер гэдэг хайрын дээр туссан мэдээний хэсэг болж. Энэ мэдээ рүү бүх сургууль өөрийнхөө мэдээг оруулчаад орсон мэдээгээ өөрийнхөө сургуулийн сайт руу одоо нөгөө янз янзын форматаар гаргаж боломжтой. За XML болтол байна л да. XML-ээр аваад өөрсдөө янзлаад өөрийн форматад өөрөөр нийцүүлж ашиглаж болно гэсэн. Тэгэхээр энийг бол бид нараас сургуулиуд хийдэг юм. Тэгээд ингэж юм бол бидний бүх мэдээ төлрөөд тийм дотроос онцлох голч юу вэ? Тэрийг нөгөө редактор хийж байгаа юм байна. Ингээ өөрөө тавиадах боломж нь бас бүрдчихэд байна. За дээрэс нь яг нь SMS-ээр бол бид нар нөгөө юу оруулж ирсэн байгаа юм л да. Уулын энэ дээр бол SMS дээр оюутнууд одоо жишээ нь өөрийнхөө голч явц дүнгээр эцэгтэй хэлдэггүй ч юм уу. Яг нь сургуулийн дэвтрийг чинь бид нар алга болгосон шүү дээ. Системээс ороод үзээ шаардлагатай хийж байгаа. Тэгээд бусад үед бол заавал сургууль хийж мөн ганц хэрэггүй байна гэдэг санаа байсан. Тэгээд ихэнх нь мэдээ сургуулийн дэвтрийг ингээл балцсан, солилцсон, хайцсан дүүн дотор байдаг учраас ач холбогдолноос бураад ингээд тэрийг хайчлаа зөрөөд бас юм удчихсан байгаа. Эцэг их нөгөө дүнгийн үзэгдэг байсан бол үзэж чадахгүй ч юм. Тэгэхээр ер нь бол санаа нь бол яг эцэг зөвлөж байгаа зөвлөмж нэгт нь бол оюутныхаа ихээр бүгд оруулаад дүнгээ авчиж болно. Хоёрт нь бол мессежээр оюутныхаа бүгдийн одоо нөгөө дугаараар бүртгүүлсэн байж байгаа. Одоо нэг код чинь одоо манай Мойсийн дугаарлаа тэр надад юу гэдэг дүн гэж зүгт чинь тэр утас хин ингээд бүртгүүлдэг. Тэр хүмүүсийн дүн хуцаа мессежээр гэж голч гэдэг юм те эрдэс гэдэг. Иймэрхүү мэдээлэл өгч зорилгоор юм хийсэн. Тэгэхээр энэ төхөөрөмж нь одоо бас нэг байхгүй болоод нэг хэсэг ашиглагдаагүй. Хүний төхөөрөмж татварч үзэж байгаа гэдэг бол за. Гэхдээ энэ бас нэг давхар ажиллагаатай хэсэг нь юу вэ гэхээр багш ажилчдаа яалтаа зарыг төлөх боломжтой бас байж байгаа. За нөгөө саний эслийн процесс дээр бас ингээд та эслээ, тэнцлээ гэдэг нэг мэдээлэл бас мессежээр шийддэг энэ систем гэж байгаа.
За одоо бол яг нөгөө сүлжээндээ Wi-Fi ихээр одоо CC-ийн аккаунтуудыг холбоод ашиглах боломж тавьсан байж байгаа. За энэ дээр нөгөө Coho гэж байгаа тийм номын сан тэглээс юзерний пассвордыг шалгахсаас холбогдсон байж байгаа. За ингээд нэлээд их байгальтай хэмжээний дээр гэсэн. За энэ яг манай серверуудын яаж ажиллах юм бэ гэсэн дотоод зохион байгуулалт. За энэ дээр бол веб сервер бүгдийн сангийн 2 сервертэй. За туснаад одоо манай мөсийн олон сервер. Ерөнхийдөө 40-50 сервер л ажиллах юм л та тэр сервер. Энэ дээр одоо виртуал машин ажиллаулаад энэ виртуал машинууд дээр тусдын үүрэгтэй 2 гэсэн доо сервер үүсгэсэн. Энэ өөр өөрсдийнхээ доторх шаардлагатай бэкап хийдэг. Би гол үзүүлэх гэдэг нь бол бэкапын асуудлыг хэлж байгаа юм л да. Тэгэхээр энийг дараа бүтэн энэ машинуудыг нийлүүлээд дахиад пул одоо сервер бэкап хийж байгаа. Одоо энэ ажиллаж байгаа бүх төр 30-40 сервер бүгдээр л нэг бэкап авах хэрэгтэй байгаа. Энэ маань өөрөө дотроо дахиад бэкап хийж байгаа. Энээс гадна дээр бол тухайн одоо энэ веб сервер дээр ч аягүй олон төрлийн аппликейшнууд ажиллаж байгаа. Энэ өөр өөрийнхөө бэкапын шаардлагатаас нэмэлтүүдийг энд хийснээсээ дахиад энэ рүү хасаад дахиад тусдаа storage хийж байгаа. Тэгээ энэ яг нэг мэдээлэл аюулгүй байдлыг харагдана гэсэн чинь андаа хангаж байгаа юм л да. Тэгээ цаашдаа шаардлагатай бол нөгөө дата центр нөхцөл байдал чинь явж болох юм аа. Тэгээд яг одоо нөгөө хүмүүс бас байгаад байгаа нөгөө ганц интернет стор дээр ажилладаг ч гэдэг юм уу тийм хүмүүсүүдээс байдаг. Тэр маань анх бидний хийж явах хамгийн ганц байсан браузер интернет стор байсан. Тэр үедээ хийж явахдаа бидний гаргаж авсан нөгөө ажиллагааны зарчим манай мөстер сервер болж 30 шатлалтай. Энэ бол муу сервер байдаг. Тэгэхээр бид нар тэрний муу 30 шатлалт ч гэсэн ажиллагаа анх тооцож загвар гарсан байна. Тэгэхээр тэр гарахтаа одоо бидний нөгөө одоо веб аппликейшны маань үндсэн одоо бүтцэн нь юу гэдэг вэ? Өнгөлийн сан, веб сервер тэгээд хэрэглэгчийн браузер гэж үзвэл ихэнх програмчлууд бол өнгөлийн сан болон веб сервер дээр хийгддэг. Энээс одоо энэ 30 чадлыг өндөр байх шаардлагатайсэн. Тэгэхээр бид нар энэ архитектурын бол энэ бол клиентийн одоо машинууд маань өөрсдөө хүчтэй болсон. Тийм учраас ер нь энийг бол серверээс тарааж ачаалыг хуваарлж бид нар илүү хямдхан хардвер дээр ажиллаж чадах юм байна гэсэн үгнээс хийсэн. Тэгээд хийж явах үед бид нар яг энэ боломжийг хангаж өгч ирсэн браузер интернет стор гэсэн. Тэгээд яг энэ зарчмаар эхнээсээ үүдээ явуулсан учраас яг юусаа гарч амжихгүй шинэ юм руу ингээд сайн хөгжүүлсэн олон модулыг танаар харж байгаа. Энэ олон руу орох боломж байдаг нөгөө хөгжүүлэлтээ сайн амжихгүй хуучнаар л байгаад байгаа л та. Тэгээд ерөнхий ажиллаж байгаа зарчим яаж гэхээр хүн ингээд төсөл тавилаа гэхэд урд нь бол энэ веб сервер дээр хамаг дизайн одоо хүнээр л нүүр бодлол бүх юм хийгээд байрлуулаад тэгээд хүнд өгдөг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн компьютер бэлэн хоологддог гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр зарчмаас болоод ерөөсөө хэрэглэгчийн компьютер хамаг тэр нүүр боддог дизайнлдаг ажлуудыг хийлгээд одоо захын жижиг саж ухаалаг ажилладаг. Тэгээ энэ веб сервер маань бол маш бага ресурстай ажилладаг. Одоо манай C систем ажиллаж байгаа веб сервер маань бол 2 кортой, 1 4 GB RAM-тай, 1 core 2 GHz цаавартай зэм машинууд та нарын зүгээр яг энэ бол персонал компьютераас одоо баг муу болцоо зүйлстэй сервер дээр бол хангалттай ажиллаж байгаа. Өнгөлийн сангийн сервер бол 4 кортой, 10 GB RAM-тай. Яг энэ бол бид маш их ажил хийж байгаа учраас жоохон хүчтэй тавьсан байна. За ингээд хэрэглэгчийн машин болгон дээр одоо ачаал одоо хуваарлагддаг. Тэгэхээр та нар ажилдаа бусад сайтууд орохдоо арай хурдан CC-ийн зарим нь жоохон удаж байгаа. Тэр юунаас болж байгаа гэхээр бид нар энэ серверээс датагаа авчираад энэ машин дээр өөрөө босролтууд дандаа хийгдэж байгаа. Тэгэхээр нөгөө зарим хүний машин удаан байж болно угаасаа тийм. Тэр машинаас шалтгаалаад 2 өөр хурдтай үзэгдэж байна. Дээрээс нь бол нөгөө ирж байгаа датанууд ингээд тийм төрлийн дата аваа, ийм төрлийн дата аваа гэх ингээд нэг доор бэлтгэсэн шууд бэлгийн аваа учраас бүх гэж ажиллахгүй ч юм уу тийм. Зарим гарч байгаа жоохон байж болсон гардаг ч юм. За тиймэрхүү юмд бас байж болно. Тэгээд үндсэн ашиглаж байгаа технологи бол XML одоо форматаар бүх юм дамжиж идэг. Эцсийн зорилго нь бидний мэдээллийн системээр дараа нь өөрсдөө мөнгөтэй хамтарч ажилладаг XML форматууд угаасаа энэ exchange хийхэд бол маш тохиромжтой формат. Ямар ч өөр төрлийн мэдээллийн системээс ялгаагүй энийг ойлгоод ажиллаж чадна. Тэр утгаар нь илүү сонгож авсан. За энэс гадна бусад системүүдтэй бид нар холбох асуудал гэж байгаа. Энэ дээр бол бас XML web service-ээр дамжиж ашигладаг юм. Тэгээ одоо би дата түгмөж ч юм уу хамгийн сайн бас системүүд байдаг юм л да. Тэдний лугаар веб сервисээр үйлчлэл үзүүлэх гэсэн юм өгсөн юм. За үндсэн процессыг харуул яах вэ? Саний ярьсан бүх процесс нь ингэ ингээд бүгд ороод ирж байгаа. YouTube болоод эхлээс хатуус сургалтын хэсгээр ярих юм бол энэ процесс болж байгаа. Яг энэ ажиллагаар бид нар хийснээр эцэст нь бол ер нь бол ямар хүндрэлтэй асуудал сая бас байсан бэ гэхээр
технологийн талаас бол мэдээж өндөрлөлтэй асуудал зөндөө гарч ирсэн. Тэгээ яг ингэж шийдэж болохгүй за энэ браузер болж юм болохгүй. Яг нөгөө олон төрлийн браузер дээр хийх үед бидний хүн хүчтэй ер нь бол анханасаа хөгжүүлэлт нь 2 хан байсан. Тийм учраас жоохон сайн дураараа хийгээл явж ирсэн байхгүй. Тийм учраас нэг тийж одоо цаанаас амарч дэмжлэг байхгүй гэсэн юмсан. Тэгээд сүүлд бол бид мэдээллийн технологи албагүй байгууллага 5 хүнтэй ингээд сүүлийн 2 жил бол их ажлыг амжуулж байгаа. Тэгэхээр бол технологийн тал дээр бол одоо ганцхан браузерын асуудлаас гадна бол зөндөө асуудал байна. Бүгдийг ерөнхийдөө шийдээд одоо браузерын асуудал болох гэж байна. Тэн дээр бол бид нар бол олон төрлийн гаруудаас таблет руу авах дараагийн холбоотой бол юу гаргацсан. За хүний хүчин зүйлүүд бол аюу хамгийн одоо чухал бас зүйл байсан л да. Бид нар ингээд хичнээн гоё юм бодоод хийгээд байдаг. Нөгөө саяны тэр энэ системээр явсаар гад хүмүүс ингээд те хичээлээ сонгох, өөрийн дээр сонгох боломж, хариуцлага гэсэн ойлголтуудыг шингээх ийм процесс өөрийнх нь байгаа ил тав болгох ч юм багш нарын ингээд энэ ойлголтуудыг сайн аваагүй хүмүүс бол ингээд энэ системийг ашиглах дээр аюу төвхтэй эсрэгцэлтэй ч юм уу одоо ам дамжиж худлаа ярьдаг ч юм уу те одоо муулдаг те заваа мэдхгүй гэх амар тийм худлаа шуум бий болоод идэг. Тэгээд яг нэг ашиглаж байгаа хүмүүс нь аюу их байж хайцсан үздэг ч юм уу. Тэгээд энэ бол бас байсан. Дээрээс нь бол хүмүүсийн нөгөө технологийн өөрсдийнх нь бас асуудал байсан. Одоо яг ингээд ажиллаж гэж чадахгүй хүмүүс яг нэг систем өгчөж байгаа учраас тэгэхээр бид нар энэ дээрээс дүгнэлт хийгээд ерөөсөө customer service гэдэг юм бол чимэл ингээд бүтээгдэхүүн гэж үзээд бид нар нэг customer байгаа. Тэгэхээр customer-ийн service-ийг заах байх хэрэгтэй байна. Бид нар кодоо бичээд сервисээ үзүүлэхэд сургалтаа хийгээд тэгээд ингээд амжих байгаа гэдэг төвөө байгууллагатай үнэлтээр нь бол customer service-ийн хоёр ажил тавьсан юм л та. Тэр нь бол нэг сүлжээний талын асуудал, нэг нь бол яг програмтай холбоотой. Тэгээд утсан дээр ингээд тогтмол суулгадаг болоо, мессенжер харилцдаг болоо. Гэхдээ бол хүмүүс бас үргэлжлэхгүй байгаа юм л та чинь яг нэг үеэр бол нэг үеэр бол одоо бол нэлээд чөлтөрсөн гэсэн. За тэгээд хамгийн том саад болж ирсэн юм дөрвөн журам болж байна. Бид нар яг ингээд явъя гэхлээр манай мөрс ч юм уу англи системтэй учраас наач болохгүй. Тэгээд бид нар энийг мэдээллийн технологийн сургуульд 2004 онд одоо тийм үндсэн хөгжүүлэлтийн ажиллагаанд оролцож ашиглаж байсан. Тэгээд тайлбаруудын гарах гэсэн чинь манай анги ч байх болчиход идэг. Урдаас нь ихтэй ангиар нэхэд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр манай анги гэдэг юм чи ийм ойлголцтой гэхлээр үгүй манай мөрс хэмжээнд юм байхгүй гэдгээр бас одоо. За дээрэс нь яамны гаргадаг ихтэй тайлбарууд нь бас ангиараа тавьчихсан. Бидэрт ангиж байхгүй. Ангийн орнд бид нар ийм ойлголтоор кредитээр ч төвшин ч юм уу тийм ингэж тавьж байна. 9 оноор нь эсвэл ингэж болж байна. За энэ маш жижигхэн асуудал болооч аюу олон юм дээр бидний хөдөлгөөн цаашаа явах юм уу явахгүй юм гэдэг шийдлэл гаргахад өгдөөс. За дээрэс нь хичээлийг сонгуулна гэхээр үгүй юм байж болохгүй байна. Тийм ихэнх сургуулиуд бол хэсэг үйлчлэлтэй юм дээр. Тэгэхээр бол бид нар ингэж болно гэдэг нэг тест дээр ингэж ажиллахыг хэрэгжүүлээд яваад болоод байгаа гэдгээр эдийн засгтэр хэрэгжүүлж үзээ. Тэгээд сүүлд нь бид нар дөрвөн журам дээр боломжтой байсан юмуудыг болж урамлаад оруулаа гэдгээр одоо систем цаашаа явахын тулд нэгсэн бол системээр явах ч явах тийм мөсийг л одоо сайн хөгжил одоо илүү болохын тулд энэ системийг бол ашиглах гэхдээ одооний байгаа дөрвөн журам болохгүй учраас бакалаврын журам, магистрийн докторийн журмуудыг яхаа өөрчлөлт оруулж өгье. Тэгээд энэ боломжуудыг чинь нийлэлтэй болгоод тавьчих, ашиглахгүй нь яг одоо хуучнаараа ч юм уу, холин дээр ч юм уу. За ингээд явж яа. Тэгээд дөрвөн журам дээр бол өөрчлөлт орсон гэж байгаа. Тэгээд дөрвөн журмыг бол танаа нэлээд үзсэн багшийн теория гэж байгаа тийм. За тэгээд сургалтын төлөвлөгөөн дээр одоо энэ дөрвөн журам дээр байгаа хамгийн том өөрчлөлт нь бол сургалтын төлөвлөгөө модультай болохоор өөрөөр хүнд сонгохдоо зөвхөн нэг чиглэлээр нисэж орсон тул тэрүүгээр биш. Кортой болгон кор гэдэг нэг модультай тийм тэрний яг мейжрууд нь хийх. За одоо манай энэ тест дээр чинь ямар шүү вэ гэхээр электроникийн инженер, холбооны инженер гэдэг хоёр яг тусдаа төгсдөг байсан бол одоо энэ хоёр нэг корт болсон. Тэгэхээр энэ хоёрын үндсэн нөгөө үзэж байгаа 24 бол мөсийн хэмжээнд адилхан байж байгаа. Тэрний дараа 54 кредит нь бол кор нь бол тэр хоёр хөтөлбөрийн бүх хүүхдүүд ороод үзэж байгаа. 70 дэх. За ингээд энэ 70 дэх үзэж явж байгаа. Дараа нь бол 60 өгчтэй дараа мейжер сонгох нь. За мейжер сонгохдоо холбоо электроник гэдэг үг гэсэн. Холбоо электроник болоо явна. За ингээд бол нийт үзэл гэж байна. Одоо энэ дараагийн нэг алхам нь бол майнеруудыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн. Энэ дээр бол ямар одоо чиглэл байгаа гэхээр ерөнхийдөө бол нөгөө электроникийн гэсэн тэр мейжерийг авцсан явж ирсэн аа. Болоод одоо тэгээ бүтэн 36 одоо тэгж явахгүй 18 кредит очих орчинд нь электроникоо үзчихээд үлдсэн 24 кредит нь 100 хүртлээ. Тэр 24-ээр болохоор одоо холбооноос ч юм уу тийм эдийн засгаас ч юм уу хуулиас ч юм уу боломжтой тэгж хийж өгч байгаа. Тэгэхээр энэ хооронд бол нөгөө техникуудын ажиллагаа одоо аюулж байна.
манай энэ техникийн одоо майнер хөтөлбөрийг танай сургуулийн ийм мейжраар сурч байгаа бол сонгох боломжтой гэдгийг ингэ зааж өгөх хэрэгтэй юм л да. Тэрний дараа бол яг энэ хэрэгжилт нь илүү. Тэгээ яг энийг ингэ хэрэгжээд ирэхээр оюутнууд дээр бол одоо жишээ за манай эдээсийн хувьд бол 3 жилээр ер нь бол хичээл сонголт ч гэдэг юм уу тий энэ сургалтын төлөвтэй холбоотой өөрчлөлт орсонтой холбоотой нөгөө эрт төгсөх асуудал их гэсэн 3 жил сураад нэг төгсгийг шахаад тэгээд зайлшгүй нэгэн кредитний хэм болоод тэр чиг ажил хийгээд алга болсон. За тэгээд энэ жил болохоор 3.5-аар 3 төгсөж байгаа. Танахаас гимгасаас бас төгсөх гэж гарсан баха тий. Тэгэнгүүт нөгөө нэг төгсөл болохоор хуучин журмаар тийм баригдаад тэр нь төгсөж чаддаг л да. Тэгээ манай 3-аас 1 л төгссөн. Яг хуучин журмуудаа зарагдсан. Тэгэхээр ер нь бол хүмүүсийн тэмүүлэл нь өөрөө дандаа эрт төгсгөл сонирхолтой. Тийм учраас нэг семестр үзэх хичээлийн тоог жоох ахиу авах гэдэг. За манай эндээсээс харах юм бол эхлээд жоох ахиу авч явж ирсэн аа. Сүүлд нь бас ахиуч бас тийм юм байна гэдэг. Дундаж 15-аас жоохоо л 16 17 тооч үзэж байна. Тэгэхээр энэ бол ямар үр дүн гаргацаад байгаа гэхээр оюутнууд бол мэдээж хэрэг тэмүүлэл байж байгаа боловч ихийг авахлаар унаад нэг хичээл нь улам амжилттай болж байгаа учраас ерөнхийдөө дундчийг аваад гэдэг зааварчлал бол гэж байгаа байхгүй. Тэр утгаараа бол за хичээлийг бол олон төрлөөр ингээд түрүү оруулж болох хуваарийн хэсэгт бол боломжтой одоо нэг ашиглагдаж байгаа. За хичээл сонголт бүртгүүлэлтийн процесс нь бол ингээд болцсон. Гэхдээ энийг бол ингээд бүрэн утгаараа зарим сургууль дээр чинь ашиглахгүй байгаа бол яг явандаа оюутнууд чинь яг бас тэмүүлэл гэдэг хэл ам хийгээд хэлдэг юм да. Бид нар ингээд журам дээр бол ингэсэн байхад бидний цаанаас гэж хүчээр оноо чинь. Одоо яг энэний цаана бас байдаг юм бол сургуулийн цэвэр шиг асуудал. Сургууль бол баахан хэрэгтэй хэрэггүй хөтөлбөр хичээлүүд дүүрэн байна. Энэ хизээ ялгардаг юм хүмүүс сонгоод санал өгөөд ирэхээр санал өгөхгүй сонгох ч байгаа хичээл гэдэг бол нэг биш болсон. Эсвэл major minor ингээд сонгох ч юм уу. За ингээд ирэхээр эсэлтэнд одоо сонирхол авахгүй тий цөөхөн нисэж байгаа ч юм. Ингээд ирвэл энэ бол магадгүй нөгөө нийгмийн улсын хэрэгцээгээр бол байдаг боловч хүний хэрэгцээгээр бол байхгүй хэрэгжил ялгараад ирж байгаа хэрэг. За тэгэх юм бол тэрийг улсаас санхүүжүүлээд тэр нь сурж байгаа хүмүүсийг одоо юу гэдэг те тодорхой хэмжээний хөдөлгөөний гой даагаад тэгээд яг тэр тодорхой 10-20хан эрдэмтний бэлтгэлтэй зарцуулдаг ч байж болох юм. Тэр ийм мэдээллүүдийг бидний чинээс харж авах боломжтой болсон гэсэн. Тэгэхээр одоо энэ дээр анализ хийгээд ирэхээр бидний энэ хөтөлбөрийн хичээл ерөөсөө хүн сонгохгүй бид нар дандаа хүчээр өмнөөс нь тавьд юм биш үү? Яг үндэ тавих нь багшаасаа л болж байгаа юм л да. Энэ багштай зайлшгүй хөгшин багштай хичээлтэй байлаа гэж чаддаг юм бол. Тэгэхээр бид нар бол одооноос тэр хөгшин багштай одоо үнээр хэцүү яах вэ гэхдээ одооноос лайлгах задал чинь сонголтын бий болгож ивэл ирээдүйд яг сургууль маань өөрөө яг тэрнийхээ анализын үндсэн дээр шинэ хичээл үүсгэх гэдэг нь орно шүү дээ тодорхой. Хуучин хичээл асахлаар одоо энэ орон тэгвэл зах зээлийн жамаар ийм хичээл орох юм бол хүмүүс сонирхох юм байна. Ингээд өрсөлдөх ёстой. За дээрээс нь бид нар нөгөө шинэ энэ сургалтын төлөвлөгөөнд яваад 6 минимум баг цаг бол хүмүүсийн хаанаас авч болдгоо хийсэн ба тэр маань бол нөгөө санаа нь юу гэхээр одоо эдийн засгийн оюутнууд чинь гастер гэдэг ингээл тэр эдийн засгийн үед оюутнуудад танаад алдахгүй бол тий одоо нэг алдаад байгаа ч ухтай нэг тодорхой мөнгө уусч гараад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар өөрөө тэр яагаад алдаад байгаа гэхээр өөрсөндөө сонирхолтой хичээл өгөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс шиг газ сугтыг аваад байгаа юм биш гэсэн. Ингээд ирэхээр сургууль болго өөрөө хичээлүүдийг чанарч болох хэрэгтэй. Ингээд манайс оюутан анхаарал татхуцаад маркетинг сайн хийгээл хичээлээ зөв ойлгуулаад орох хичээлээ хүртэл аюул самрал ингээд ирэх юм бол дараагийн оюутнууд энэ өстой гоёш манайс сургуулийн хичээлээр ирэхээр заавал тэр нөгөө 120 кредитийн тэр 6 гадны сургууль шиг өөрийн сургуулиас авах болсон бас адилхан л байна. Тэгэхээр сургууль өөрийнхөө хичээлийн чанарын асуудлуудыг аюул сайн зөвлөж өгчээж тэр оюутныг татах хэрэгтэй болсон. За тэгээ оюутны хариуцлага бол нэлээд дээшсэн бол ажиллаж байгаа юм л да. Манай оюутнууд бол ингээд урд нь хичээлээ сонгочоод сонголтоо хийчээ тэгээд унцдаг. За тоохгүй явж байгаа унчаад дараа нөгөө хичээлээ сонгохлоор дараагийн семестр хичээл нь анги хүртэл үсэхгүй байх бол орохгүй. Эсвэл орох гэхлээр нөгөө уялдаа холбоо модноосоо болоод ч нэг болохгүй болохоор хүмүүс за яста болохоо ажлыг нэг шийдэдэг гэх. Тэгээд бид нар энийг ороосны дараа би тест дээр сургалтын явах гэж ингэж босны дараа ийм хөрвөл ирсэн байхгүй. Тэгээд би гайхаад ийм хөрвөл ийм хүмүүс бүгдээрээ ингэ хоцорсон юм хатаа үзгээд бүгдээрээ л хоцорсон. Эсвэл одоо хичээлдээ би өөрийг болоод юунаас болоод одоо сонгож чадаагүй эсвэл сурч явж байгаа зүгээр хайцсан ч юм уу тийм. Одоо ингэмээр яах хичээл маань оруулж өгөөч гэх. Нөгөө хичээлийн уялдаа холбоо гэж нэрлэсэн. Урдны хичээлд нь чадахгүй ч дараа нь чадахгүй гэж хэлчихээ. Гэсэн энэ гараараа ишин хийх процесс болсон. Тэгэхээр бид нар энийг үгүй за нэхгүй удаа энэ зөвшөөрлөө. Энээс цааш хязгаарч бид нар гар үрдэл авахгүй шүү гэж хэлж байгаа. Нэг семестр бүх оюутнуудаа
өргөлтөөр баг гарч зурвал ойлголоод гаргацсны дараагийн семестрт 5хан оног ирсэн байхгүй. За тэр 5 өргөл нэг нь юу гэсэн гэхээр хил дээр богдсон, өвчин гараад Оросын нутагт ингээд богдсон ч гэдэг юм тий. Үнэхээр бас нөгөө хичээл сонголтоо хийж чадахгүй үнэхээр хийх гээд би болоод өсвөл хөдөө орон нутагт нөгөө өвчтөн хүн яг хөдөө очиад бас хайцсан ч юм. За 4-5 үнэхээр хүндэтгэн үйл шалтгаантай л хүмүүс байсан. За энийг бас сургалтын албан зөвшөөрөл нэмж өгсөн маш их хийжсэн. За энэний дараа бол оюутнууд бол нөгөө хичээл сонголт гэдэг процесс урд нь бол яаж явагддаг гэхээр хичээл хандлт гэдэг ихний процесс яг юу үзэх гэдэг байгаа зах зээлийн судалгаа хийж байгаа шүү дээ бол тэгсэн чинь тэр нь саналаа өгөхгүй хийж байгаа. Яг эцсийн нөгөө хичээл сонголтын хувьд тавьсан дараа орж ирэхээр амар олон болж орж байгаа. Тэр нь бол яасан гэхээр 40 хүүхд орох юм ингээд бид нар за өсвөл 50 хүүхд орох гэх 50 хүүхд өрөө бэлдэл хичээлээ тавьсан чинь 80 хүүхд сонгох гэдэг. Цаана 20 30 хүүхд болчихж байгаа байхгүй. Тэгээд та нар яагаад ингэ саналаа өгөм яагаад 80 хүүхд 40 хүүхд байсан 50 хүүхд байхад ингэж ихсээд байгаа гэхээр хичээл сонголт нэг гэж нэрлэжсэн. Тэгээд хандлтын өндөр саналаа өгөхгүйсэн байхгүй. За тэгэнгүүт бид нар сүүлд за ерөөсөө хандлтан дээр нь бол юу яадаг вэ? Хандлт өгсөн 2 дахь хичээлээр илүү давуу эрхтэйгээр суудлаа сонгох боломжтой болгох гэдэг тавьсан. За ингээд ихлэнгүүд оюутнууд чинь хандлтаа өгч чадаагүй дараа нь одоо 20-48 цаг хүлээж нөгөө хэдэн хандлтаа өгсөн хүмүүс тэгэхээр үл байраа эзсний дараа суудлын орох боломжтой болж. За ингээд ихлэнгүүд оюутнууд ч улам л ингээд мотивац өсөөл хамгийн сүүлийн энэ семестр өнгөрсөн семестрийн хичээл сонголт нэг нөгөө хандлтаар бол бидний нөгөө гаргаж ирсэн хацаа бол 94-5% баг хичээл сонголт хандлтын нэг өгсөн байхгүй. Аюу өндөр багтсан. Хичээс тэр хүмүүс чинь дараагийн нөгөө юм дээр судалтай болж байгаа учраас ингээд тэмцэл нэгсэн доо бий болоод байна л да. Тэгээд заримдаа бол одоо чинь хичээл ангийн багтаамж гэж нэг ойлголт байгаа. Хичээл суух хүүхдийн тоо гэж хоёр ойлголт байгаа л да. 45 хүүхдийн судалтай 20 хүүхд орж болно гэсэн заалтаа тавихтаа судалтай. Гэхдээ заримдаа бол одоо 50 хүүхдийн судалтай 51 хүүхдтэй бид судалтай яваас ер нь нэг хүүхдтэй дөө хайдаг ч юм уу өгдөг ч юм уу байдаг учраас ганц хоёр хүүхдүүд илүү судалтай тавьчихдаг байхгүй. Илүү одоо тоо тавьж байгаа болчихдог. Тэгэхээр энэ бол бас яг нэг ганц хоёр хүүхдийн асуудлыг шийдэж байгаа. Гэхдээ бүүн болж тэгж нэмүүлж орсон хүүхдийг дандаа анхааруулж байгаа байхгүй. За ингээд чам дээр бол ийм exceptionтэй ч болсон анхааруултаа орсон шүү гэхээр тэр хүүхд тэгнэ зовон орчоод тийм ямар ч дүрм журмын бус байдлаар баг орж байгаа юм шиг болчихж байгаа тэр хүүхдтэй сонголтоор биш орсон. Тэгэхээр дараа тэр хичээлээр унах тэгэл амар хамсалтай. Тэгэхээр яаж орсон хүүхд аягүй ойлгохгүй юм. Тэгээд аягүй хөвсөлтэй тэр хичээлээр зүтгэж чаддаг. Тэгэхээр энд бол за оюутны хариуцлагын асуудлууд бол тэгээд хичээл одоо яг баталгаажуулж байгаа процесс бол 7 хоног хугацаатай байж байгаа мөртлөө яг эцсийн яг хамаг ачаад их хоёр болоод дуусчих. Бүс бодлоо их юм. Сүүлийн хэд бол яах нөгөө ингээл одоо яах вэ гэсэн ганц хоёр тийм хэлсэн тий. За суудлан байж л одоо яах тийм хичээлүүд явбал жоох сүлдэж хийх юм. За ийм асуудал болсон. Тэгээ оюутнууд хичээлээ сонгоцсон бол сонгож чадаагүй хүмүүс бас гардаг байсан л да. Өөрөлдөө. За би энэ семестрт би сонгож чадсангүй гэхлээр заавчлаараа манай хөвгөл авахгүй гэж ерөөсөө хатаа. Тэгээд нэг хэцүү байсан л да 5 хүүхдийн чанарын тестээр бүтэн өдөр хичээлүүд игээл одоо номсоо ч юм хийх. Яагаад хичээлээ сонгоогүй гэхээр тэр интернет байсан. Тэгээд сонгоогүй учраас ямар ч хүндэтгүү үзьюж байхгүй болчихсон. Орлохгүй л гэж байна. Тэгээд ингээд ирэхэд тэр хүүхдүүд нь дараагийн нөгөө хүүхдүүдэд хэлдэг юм байл л дээ. За яаж хийж байгаад нэг юм хүчээрээ байл. Заавал нэг хичээл орё гэхгүй бол болохгүй. За тэгэл нэг хичээлээ өглөөхөд жишээ найз нөхдөөрөө их оруулж идэв гэсэн нэг хэсэг. Найз нөхдөөрөө гүйлгээл юзернейм пассвортоор оруулждаг. Гэтэл нөгөөх нь оронгуудаа 3 очиж сонгоод тавьчихдаг. Тэгээ буцаж орж ирэх хичээлээ цуцлуулыг өөрөглөөр оруулж байгаа. Тэгэхээр чи энэ үед яаж хийсэн бэ бүх юм яриулаад ингээд судлаад систем рүү орсон хүмүүс хараад ирэхээр маань өөрөө юу найз гэсэн гэж хараад тэгэхээр найз нь буруу үйцэн тэгэхээр бид цуцлахгүй тий. Тэгээд бас л үнслээрээ л явчихдаг ч юм. Ингээд нэлээд хатаа хэмжээ авч иж бас энэ найзлуу зэгсэрсэн л дээ. За хичээл дээр бол 2 3 4-ийн нэг зэрэг хамт суудаг болсон. Манай 1 2-ийн 3 4-ийн тий 1 2-ийн 4-ийн тагаа ч юм уу. Тэгэхээр нөгөө зарим хичээлүүд дээр бол багш л ингээл амар идэх гаргаад идсэн болоод багш ерөнхий юм яриад нөгөө ахлах курсын арай нөгөө юм нөгөө туршлагатай болцсон тийм хүмүүс нь хичээл дээр багш нар албаа одоо нөгөө 3 хүүхдийн хоёртой тий 4-ийн 3-таа баг болоод байна. Тэгээд хичээлээ заачтай нөгөө арай жоохон чадвартай хүүхд нь нөгөө чадваргүй гэдэг чирч хэлж байгаа. Гэхдээ өмнөөс нь юм хийж өгөх мэдээ заавал хэлж байгаа байхгүй. Ингэсээр нөгөө хоёрын хүүхд чинь яг ижилхэн өөрийнхөө төвшний тэр хүүхдийг үндсэн хүүхдүүдээс илүү тийм одоо өөр одоо ерөнхий хүмүүсээр нөгөө тэлчихсэн тий нэлээд тийм болж байгаа гэж хэлж байна.
За дээрэс нь бол нөгөө танаас сургуульд ч гэсэн байсан төгсөгч нарын гарангуудаа би нэгэ таньдаг. Тэгэл ажлын байр дээр хараа манай сургуулийн нэг харсан хөтөлбөрөнд ажилладаг шүү дээ гэдэгс. Одоо манай сургуулийн тэр ангид сурч исэн тэр хүүхэд надад ажилладаг ч гэдэг. Бүр ингээд тэрийг мэддэг болсон. Яасан гэхээр энэ олон хичээлийг сонгож явах цаанда их хүүхдүүд бараг их хүүхдүүдтэй нэг хичээл орж хамт суудсан ч юм уу те. Ингээд үзэхээр ядаж нэг танилцах хүрээ одоо ажил дээр гарсан хамаа нийгэмших чадамж гэсэн. Урд нь зөвхөн ангийнхаа 20 хүүхдэл ингээд идэг гэсэн бол одоо өссөн ч үсээгөөч өөрийн ангиас 2 3 хүүхдтэй нөгөө өөр анги хүүхдүүд орчоор тэгвэстэ гарцаа харьцаж сурч байгаа юм л да. За тэгээд багийн ажиллагаа сайжирсан гэдэг нь бас яг тэр өөр баг болгоод байгаа учраас орж ирсэн. За мэдээж хэрэг яг оюутнууд хөгжлөхээр бол бидний системийг гал бодож ирсэн юм ба би өөрөө уйсан оюутан байгаас ахуулаад ингээд дандаа л проблемуудыг мэдэрч байхдаа энийг ингэж солих хэрэгтэй байна да энэ хэрэгтэй байна гэдэг зөндөө олон байсан л тэрнийхээ хүрээгээр бол бас оюутнууд илүү чиглэж агаасаа бас хийж явсан. За хэмжээс зарим статистик зүгээр харахад бол одоо жишээ нь 2011 оны нийт хамтлагч зам нь 10 мянгаттай байхад одоо 13 оны хамтлагт 28 мянга очсон пик одоо хамгийн өндөр хамтлаг. Тэгээд 3 жилийн хамтлаг гэж байна л да. Ерөнхийдөө бол дундаж хамтлаг бол урд нь бол нэг өдөрт нэг 200 300 хуудас хүнд ханддаг байсан бол одоо ерөнхийдөө өдөрт 2-оос 3 мянган бол багтмал. Тэгээд хамгийн нэг одоо амралт баярын өдрүүдэд ихэд 5-600-тэй л хамтлагтай. Тийм болсон. Ерөнхийдөө бол хүрээ бол нэлээд ихсэн. Бүх хэрэглэгчтэй гэдэг. Багш оюутан бүх хэрэглэгчтэй. Тийм яг энэчнээс ингээ харахад одоо энэ жишээ сая 1 сараас 3 сарын хооронд газар зүүн бүсээр үзэхэд бол ерөнхийдөө нийт хамтлаг 448 мянган хамтлаг ирж байгаа. За тэгээд энэ бол саяны хүний байхгүй. Энэ бол хандсан нэг хүн чинь хүч бодсон хандсан гэж магадгүй. Тэгээд хандаж гаднаас хандсан улсуудын харахад мэдээж Монгол бол хамгийн их. За тэгээд Америк бол 1100 гэх юм. Яг ингээд нийт тулцааны аваад үзэх юм бол Солонгос, Япон, Америк бол хамгийн их топ хэрэглээтэй. Нэг 30-аад улсаас аягүй тийм өндөр хэрэглээтэй. Тиймээс ихэнх улс нь бол яг 3-4 доорсон тэр цаана тохиолдол юм байна л та. Тэгээд яг манай багш нар бодвол ийшээ тийшээ явахдаа ч юм оюутнууд нэг очлогол авдаг юм байсан юм шиг. Одоо ашиглаж байгаа сургуулиудад бол бүртгэл сургуулиуд маань ороод хөдөө орнуудад бол завхан Эрдэнэт аймагт Эрдэнэт Орхон аймагт бол нэг салбар байгаа тэр орж байгаа. За Баян хонгор дээр бол нэг хөдөлთა үйлдвэрийн сургуулийн бас нэг юу салбар нэг байсан. Тэр бас орж байгаа. За байгаль хэлцээ бас ороод юм уу болж ирж байна. За энэ ерөнхийдөө та нар бол интерес дээр байгаа гэдэг бол мэдчихэж байгаа болохоор юу баг. За нийслэлийн хэсэг бол яг харагдаж байна те. Хичээлийн хуваар дээр бол яг ингээд нөгөө хүмүүс анзаарахгүй болохоос уул нь бол хичээл дээр дараа хичээлийн тодорхойлолт гарч ирдэг. Багш дээр дараа багшийн мэдээлэл гарч ирдэг. За нэг хичээл дээр ингээд илэрэнгүй бүр хуваарийг цааш ингээд онсаар үзчих юм. Уул нь онлоо олон гэдэг. За дүнгийн тодорхойлолтны хувьд бол бид нар бас нэг юу орж ирсэн. Дүнгийн мэдээлэл тодорхойлолт гэж хоёр ойлголт явуулсан л да. Энэ бол зорилго нь бол тодорхойлолт гэдэг нь дандаа унсан хичээл байхгүй. Судалсан хичээлээр гардаг, голчин өндөр гараад ирдэг. Мэдээлэл гэдэг нь бүх унсан баг байсан. Тэгэнгүүт нөгөө дүнгийн тодорхойлолтыг ингээд цааш нь ашиглаад эхлэнгүүт хүмүүс чинь дандаа л нөгөө тодорхойлолтыг яаж өгөх вэ? Унаагүй хичээлээр түгээд гэтэл хоёрхан хичээл үзэл голчин 100 би танаар түгээрч юм. Тэгтэл нөгөөх нь 4 5 хичээл үзчихээд нэр байх тэр чанарын шал хоёр үйл гарч байгаа. Тэр энийг ерөөсөө илэрхийлж чаддгаа учраас бид нар дүнгийн мэдээлэл гэдэг юм одоо баг гол тодорхойлолтоо болгоод муусын төгсөгч юм уу явж байгаа хүмүүс унсан бүх төгтөөгөө л үзэгдэж байгаа шүү дээ. За яг энэ загвар нь бол нөгөө Харвард ч юм уу Стэнфорд ч юм уу дэлхийн одоо нэг топ гэсэн сургуулиуд бол яг дүнгийн мэдээлэл ингэж өгдөг. Хэдэн онд тийм үзээд тэрнээр бол фейл хийсэн. Тэр нэг батан дахиж үзсэн. Гэхдээ тэд нар бол угаасаа нэг хичээлийг олон дахин үзүүлэхгүй л дээ. 3 үзэл тэгэл унжвал юм баг хасаад очиж байгаа юм байна л та. Манайд бол яг ядаж нэг хичээлийг үзсэн байх дараа нэг хичээлийг яг яасан гэдэг түүхэн байж байгаа. Энэ чинээгээрээ нөгөө унсан баахан дүн чинь нийлээрээ судалсан гэдэг нэг өндөр цуглуулсан баг. Цуглуулсан 100-аар судалсан 180 ч юм уу судалж ингэчээд төгссөн байж болох байхгүй хүн. Тэгэхээр энэ хүний чинь чанар гараад ирж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө яах дээр ингэчээд төгссөн байна. Нөгөө цуглуулсан энэ хоёулаа адилхан гарч байгаа нь бол ямар ч тийм хүн нормал байсан. Тэгээд дүнгийн тодорхойлолтыг харахад бид нар энэ дээр давхар нөгөө нэг юм тодорхойлолтын юм хэдэн оны ямар тушаалаар хин гэж хүн ийсэн зураг хүртэл тавиад байгаа юм л та. Ингээд нэг комплекс нэг одоо тодорхойлт өгч байгаа.
Яг бид нэр шүтээсийн тодорхойлтыг харсан. Тэдэн дээр бол зүгээр үндсэн хичээлийн зүгээр ингэж бүгдийн жиглээд яг аль нүдээр үзсэн бол байхгүй. За тушаалын хавсралтыг нь болохоор ингээд стен дээр байхгүй дандаа тушаалын аюу канондод ингээд зурж мөрчсөн гэж үгдэн билээ. Шилж ирж байгаа хүмүүсийг харахад л гэдэг хэвээр дүнгийн тодорхойлт нь. Тэгэхээр манай дээр бол тодорхойлт нь ихэд жишээ нэлээд олон тийм мэдээлэл сайн л өдрөж юу гэсэн бүх юмтайгаа. За захин журналын хувьд бол яг нэг юм шиг байж байгаа нэг өөрснөө цэцэн байгаа таа. За ಎಷ್ಟು даалга бүртгэж байгаа эсвэл гэж. Яг энэ дээр бол захин журналын дээр бол эсцийг бол жишээ нь өөрөө бол бүлэг янз янзаар үүсгээд юм их боломжтой хийсэн юм л да. Тэгээд одоо бидний дараагийн нэг хийгдэж байгаа эсвэл маань бол бас нэлээд олон юм. За энийг багшийн сайтыг бол жишээ нь хараад байгаа. Бараа өнгөтэй бол яг юм цай өнгөтэй ч юм уу ч гэдэг. Энд нэг өөрийнх нь бол мэдээлэл юм явж байгаа л да. Өөрөө мэдээ зэтэйгээ бичээд ч юм уу. Тэгээ CC-гийн боломжуудыг нь ашиглах заавар тийм демо тийм юм байдаг юм гараа. Одоо энэ уул нүүр утсан авах юм бол нөгөө видео гараа авах гэдэг. Дээр нь нөгөө гараа авах гэдэг яг бичлэлтэй. Тэр дээр бүх юм байж. Журналынх нь байж байгаа. Одоо сүүлийн үед хийсэн юмнуудыг нэлээд гараа авахтай болсон гэж. Яг нөгөө юу болохоор веб учраас бид нар ингээд нөгөө хүмүүсийн хэрэгцээг харж байгаа жоох энийг ингэхгүй нэрээ болохгүй гэж сольжлаа нөгөө заараасаа жоох өөр юм гарч болно л доо. Гэхдээ бүр амар тийм том өөрчлөлтүүд бол яг. За одоо чинь форумных байж байгаа. Форум бол одоо чинь энэ дээр өөр дээр шууд тусламж хийх ингээд ороод ирсэн ч юм уу тийм. Тэгээ ингээд форум ашиглаад бид нар бол хичээл дээр одоо холбож өгөх асуудал болж байгаа. Тэгэхээр ийм хилцүүлэг чинь энэ баруун талдаа тэрнээс форум гэдэг юм уу? А тэгээ түрүүний яриадсан хилцүүлэг гэдэг чинь мөн үү? Одоо нэг хичээл дээр яваад хичээлээсээ салаад байна тийм. Салангад байгаа тийм. За одоо тэрийг бас одоо ярина тийм. За энэ open course-ийг бол харсан. За тестинг систем. Яг тестинг систем дээр бол сая танаа анкас дээр нөгөө химийн лабораторийг яаж орно гэсэн чинь сургалтын инженер нөгөө CC чинь бүтэхгүй тэр чинь яах бачаал юу юм олон ачаал даахгүй гэл тэгээ хэлээд байна гэдэг химийн тэгээд байхгүй. Тэгэхээр бид нар гоо наач асуудалгүй одоо ямар ч тушаал үзсэн бидний асуудал болцсон. Гол яг энэ ч тавьж байгаа юм Silverlight гэх нэг флаш байгаа шүү дээ. Microsoft-ийн хийсэн өөрийнх нь одоо гэсэн флаш гэдэг. Тэр технологийн юм заавал Apple-ийн браузер дээр суулгах хэрэгтэй л да компьютер дээр. Тэрийг суулгахаас залхуусан юм дуу гэж ойлгосон. Одоо гэхдээ бид нар энийг бүрэн нөгөө HTML5-аас шилжүүлэх ажил. Тэгэхээр өөр ямар ч юу ч суулгахгүйгээр цэвэр ажил болох сүүлийн систем болох. Яг энэ браузер нь бол зөвхөн Windows-ийн орчны бүх браузер дээр Silverlight суудаг, Linux дээр суудаг байсан. Одоо нэгсэн технологийн шинжилэлт хийгээд одоо энэ үйлдвэрт явж байгаа. За диплом бол яг нь англи монгол бичгээр гардаг. Монгол бичний яг онцлог нь бол юу вэ гэхээр энэ яг хөгжлөө юм бид нар энэ тест дээр энэ олон диплом хийдэг айл дээр хийгээд англи монголоор авдаг болохоор тавьсан байсан чинь тэр энэс ганцаар англиар диплом авч болохгүй гэх. Тэгээд манайхын бүх сургуулийн болтол энэ боломжийг англиар хэлж ашиглахгүй байж байгаа бүр сүлд нь орчихсон шүү дээ. Одоо монгол бичгээр бид нар бол ингэ ордог болсон гэж байгаа. Монгол бичгээр орчоод технологийн хувьд бол хамгийн сүүлийн технологиор хийсэн ямар нэг фонт мөн татаж суулгадаг тийм. Эсвэл бүх хүндээ монгол бичгээр гарч ирнэ. Яг нь ер нь бол гадны сургуулиудын диплом гэдэг юм чинь бол өөрөө үн цаасан дээр нэг өгдөг, өөрөө хэвлээд авдаг бас юу байна. Тэгэхээр манай энэ диплом бүх юм оогоос веб бейс учраас уул нь одоо өөрөө би тийм цаасаа аваад ингээд нэг хэвлээд ингээд явах боломж нь бол байж байгаа. Гэхдээ бол одоо мэдээж арай болохгүй гэсэн. Энэ бол нөгөө баркод гэж байна. Ухаалаг утсаар нь шууд юм бол энэ мэдээлэл гарч ирнэ гэсэн. За сургууль харамдын цагийн тооцооны асуудлууд энэ хүн хэдэн бол орсон ямар коэффициентээр нөгөө шилжчихэж гэдэг юм уу. За хүний нөөц дээр бол бас янз янзын тайлан гаргадаг бүртгэлийн асуудал явж байгаа. Ябогийн нөгөө гараар хийдэг гэж байна. Тэгээ ингээд бид нар маш олон юм хийгээл өгсөн зөндөө байгаа л да. Яг тэгэхээр тухайн юм дээр ашиглахгүй маань цаашдаа. Тэгэхээр одоо дүрм журмын хэсэгтээ би сайн дуртай л да. Манай хүмүүсийн бүх дүрм журмуудыг цогцсон нэгтгсэн. Дотроос ингээд багш CC-гээр орохлоор тэр хүнтэй холбоотой бүх дүрм журм гарч ирдэг. Ядаж тийм юм хийсэн дөрвөн журмаас сорж мэдээлэл оруулахгүй байгаа систем болчиход байдаг ч юм. За энэ төлбөрийн хэсэг нь бол яг ингээд за энэ ихэнчлэх байна оюутанд өгөхтэй. За хэдэн төлбөр яг ямар учраас авч байгаа юм бэ? Одоо энийг эцэг ихтэй арайч үзүүлээд те төлбөрөөр харуулж авах юм. Ер нь бол энэ зорилготой юм байна томтой юм байна. За нийт одоо систем бүртгэгдсэн бакалавр оюутны тоо доктор мартер ингээд одоо 20,000 гарсан гэж байна. Төгсөгчдийн тоо гэдэг нь манай системээс төгссөн төгсөгчтэй. Өнөөс биш. За нийт бүртгэгдсэн хөтөлбөрүүдийн тоо.
дараа хичээлүүдийн тоо. Энэ ямар хичээлийн тоо? Бакалаврын түвшин зааж байгаа хичээлүүд, диплом одоо бидний бэлтгэл зорилгоцсон хичээлүүд, хичээлүүд бүх хичээл гэж бүртгэгдсэн хичээлүүд гэсэн. Тэгэхээр биднээс бол хичээлийн тоон бол маш олон байна. Гэхдээ энэ дотроос бол ихтэй ихгүй одоо заагтаа болчихсон хичээлүүд байна л да. Тэгэхээр манай систем дээр нэг бас нэг байгаан нэг устгахгүй гэдэг үг байна. Дандаа бүх нэмэгдэн зүйл төлөөлөл юм шүү дээ. Тэгэхээр одоо хичнээн хичээл олон хичээл гэсэн зарим нь заагдахгүй ч гэсэн тэр устгаж болохгүй. Хамгийн өдөөмөн бүх юм түүхэнд төлөвлөсөн байна учраас санаа нь бол. Тэгэхээр цаашид бол одоо бидний хийх гээд байгаа юм бол санхүүгийн систем толгойн юм л одоо ингээд альтер багш нартай ерөөхдөө яриад бид нар бол санхүүрөө бол оюутны судалсан кредит, багшийн заасан кредит ч юм уу тэр үндсэн хэдэн мэдээллүүдийг холбоогч санхүүгээс бол тэр үндсэн айхтар нарийн тооцоо мацаа хийнэ. Тэгэхээр бид нар холбоё гэсэн санаагаар болно асуудал ярьсан байна. За эрдэм шинжилгээнд бол ганц зэрэг захиралтай яриад эхлээд эрдэм шинжилгээний нэг том бодлого тийм концепц гаргаж иж гинэ ерөөхдөө бол гэхдээ бол ер нь зайлшгүй хийх гээд байгаа юм бол мэдээж яг диссертацууд тийм өгүүлбэрүүд, сэтгүүлүүдийн өгүүлбэрүүдийг бүртгээд хайдаг тийм юм хийдэг ба. Захиргааны хэсгээр бол одоо нөгөө үр даалгын систем ч юм уу тийм онлайн тийм хамтын ажиллагааны хүмүүсийг гэсэн ашиглах. За одоо хамгийн гол биднэрт одоо нэг шаардлагатай байна онлайн сургалт юм л да. Энэ маань бол олон жилийн өмнөөс бас яригдсан. Тэгээд саяны бидний нэг олон модулууд гэдэг ингээд олон юм байсан л да. CCD байж гэн за тэгээд open courseware гэж за дээрээс нь форум байж гэн тестийн систем захин журнал. Уул нь одоо бидний нэг хийх гэдэг юм бол хичээлийн агуулгыг багшид одоо оюутнуудад хүргэдэг. Тэгээд одоо сайн авчаа авчиг бүх юм нэг интеграцтай хийх хэрэгтэй. Тэрэн дээр авангууд багш ороход тэр хичээлийн форум тийм тэр хичээл дотроо байж байгаа тэр хичээлийн журнал руу орчдөг. Материалаа шууд хэмжээнд тавьчихдаг. Инсан хариугаар одоо дүнгээ оруулчихдаг. Ингээд яг хичээл рүү одоо базах ажлууд хийх хэрэгтэй. Тэгэхээр бид энэ ажлаа бол ингээд хийхээр ерөнхийдөө бакалаврын явцдаа ингээд ярихлаар онлайн хичээлийн одоо нэг гол аюул зохицуулах асуудал байгаа юм л да журналж. Тэрний дараа тавихгүй нөгөө контентын тавьсан байдаг нөгөө нь алга болцсон. Одоо нөгөө CC чинь хамгийн нэг контентыг өөр болгосон гэдэг ч юм уу бас янз янзын гарах магадaltaй байна. Тэгэхээр ерөөсөө энийгээ журналаад багш контентаа байрлуулаад хичээлээ заагаад одоо бидний тавиад байгаа санаа нь юу гэхээр ядаж ерөнхий эрдмийн хичээлүүдээ онлайн болгочих. Тэгчийн бол энэ том потокоор ордог листинг хэрэггүй болчих. Өөрөөр суулгах гэдэг байхгүй. Тэгээд бид нэг жоохон хибрид маягийн одоо цэвэр онлайн биш, цэвэр анги биш те. Үндсэн одоо түүхэл өөрчлөгдөхгүй шахуулуудаар байж байгаа. Математик, физик үндсэн зарчмууд яг л байж байгаа чинь. Эний яг үндсэн хичээлүүдээ онлайн болгочихоо. Тэгээд тэр хичээлээ хүүхдүүд дуртай үедээ үзэх. Харин тэрний хөтлж явуулж байгаа багшийг яаж хөтлөх вэ гэдэг журмын сад гаргаж өгөх бол нэг айл 5 жилийн өмнөх юм тавьчаад тэр багш мөнгө аваад авах юм. Нэг багш нь 5 жил юм хөгжүүлээд байгаа нэг нөхөр нь болохоор тийм анги заагаал ингээ ажиллаад байгаа яг адилхан ус авч байгаа. Одооний журмал хичээл заасан анги нэг нь онлайнаар заасан журмал бол онлайнаар заавал тийм онлайнаар заахгүй гэдэг зүйлсэн байхгүй. Тэр нэг хөс мөнгө одоо тэр оюуны өмчийн асуудлаас ахуулаад энэ хичээлийн чанарын асуудлыг маш олон асуудлыг ингэсний дараа бид нар бол үндсэн хүмүүсийн платформ бэлдээд тавьчаа. Тэгээд энийхэн дараа бол журмал гарах байхаа. Тэгээд Алтер багшийн төлөөр бол 14 оны 9 сараас онлайн хичээлийг бол ингээд сургалтанд оруулах тэр юм бол төлөвлөгөөд бол явж байгаа шиг үлээ. Тэрний наамаар бид нар ингээд авчирч удаас ярьсан. Тэгээ энэ онлайн хичээл зааж исэн, орж исэн бүх хүмүүсээр ингэж байгаа. Бид нар одоо гаргаж ирж байгаа. Одоо биднес хамгийн үндсэн өгөгдөл юм болсон учраас энийг одоо базах, нэгтгэх, дүн дэвтэйхэн байлгах, тийм өшөө нэмэлт одоо ямар одоо амжилтсан өшөө сургалтыг сайжруулах ямар функцүүд нэмж болох тэрээр нэмээд нэг юм пакэж гаргаж байгаа. За тэгээд ерөнхийдөө юм байгаад асууж үзэх юм асуулт